сайн байцгаана уу Liberty Pub-ын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр хэвлэлийн эрхчлөөний хуулиар ярилцсанаа. Маш олон сэтгүүлч нарын дунд ч маш олон өөр байр суурьуд байна. За дээрэс нь хуулийн асуудлууд байна. Маш мэтгэлцээтэй олон талын байр суурийг одоо өөртөө шингээсэн ийм хууль батлагдах гээд байгаа юм уу? Батлагдахгүй юм уу? Сайн мэдэхгүй. Гэтэ ямар ч юм бүгд тэр ингэж тулаад. За cheers. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шараарыг халуун өдөр тис хөднө. Азийн номер 1 маягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт Монгол премиум шараа. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь хамгийн шилдэг. Always fresh. Батлагдахгүй төлөө гэх юм. Зарим нь батлахын төлөө хэлсэн хүмүүс байгаа шүү манайгаа. Тийм манай зарим нэг хүмүүс. За тэгээд бүгдээрээ өөрсдөө нэг танилцуулж идэггүй хаанаас явж байгаа залуучууд бай гэдэг манай. За сайн байна уу? За намайг Бүрүсрэн гэдэг Global International төвгээд байгууллагт хуульч өмгөөлөгчөөр ажилладаг юм байгаа. Наран цэцэг хуульч өмгөөлөгч. Пүрэв сэтгүүлч иргэн. За Баярмаа гэдэг Монгол Улсын их сургуулийн сэтгүүл заалны тайлцааны техникийн багш байна. За би Боргилмаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн хууль мэргэжлийн яс зүйн харилцаанд ерөнхийлөгч гэдэг сонголттой ажил дээр ажилладаг. За шууд олон долоон аймаг шууд яриага эхлэдэг хөө. Шууд нараагаас эхэлчих. За ерөнхийдөө нөгөө хэвлэл мэдээллийн эрхчлөөний одоо хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурал хэлцэн нэг хүлээг авсан байгаа. За миний хувьд яг хуульчийн хувьд дотоодын сэтгүүл зүйн байгууллагын захиалгаар энэ хуулийн төсөл дээр бол судалгаа хийсэн. Тэр судалгаа бол яг хуулийн төслийн зүйл заалт бүрээр одоо харьцуулсан судалгаа хийгээд санал гаргаж ийм судалгааг бол манай Fidelitas Partners гэх хуулийн фирм хийсэн байгаа. Яг өнөөдөр бол би энэ хуульчийн хувьд бол ер нь энэ хууль тогтоомжийн хууль талаасаа гэх юм уу? Хуулийг боловсруулж өргөн барьж баталж байгаа процесс дээр энэ эхэнд нь би 3 зүйл хэлхийг хүсэж байна. Нэгдүгээр энэ хэвлэл мэдээллийн 1998 оны хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль бол Монголын үндсэн хуулийн 16-гийн 16 заасан хүн болгонд хамаатай энэ үгэлээ үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг баталгаажуулсан эрхчлөөний хууль. Энэ сэтгүүлчнэр зориулсан хууль биш. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд зориулсан хууль биш. Энэ бол эрхчлөөний хууль. Энэ эрхчлөөний хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн барьж яана гэх ингээ хууль ороод ирсэн. Хуулийн төслийг харахаар энэ эрхчлөөний хуулийн шинжилсэн найруулга биш. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон салбарын анхдагч хуулийн төсөл яваад байгаа. Тэгэхээр энэ шинжилсэн найруулга нэрэн дор анхдагч хуулийн төсөл ингээ боловсруулсан хилцүүлэх гээд авч байгаа. Энэ дээр бол хууль тогтоомжийн хуулийн нийцлийн болоод тухайн боловсруулсан хуулийн зохицуултын агуулга баримт бичгийн чанарын асуудал яригдж байгаа. Олон асуудал ярьж байна. Хоёрдугаарт энэ одоо нөгөө хуулийн одоо төслийг хуульчийнхаа хувьд одоо ингээд энэ асуудлыг тавихаар ерөнхийдөө ямар асуудал ирж байна гэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэл мэдээллийн салбарт хууль хэрэгтэй байна гэдэг асуудал ирж байна тийм. Үнэхээр салбарын харилцааг зохицуулах гэж байгаа бол эргээд бас нэг хууль тогтоомжийн хуульд нийцсэн. Одоо байгаа хуулиудын хууль хоорондын уялдааг хангасан багцаар нь энэ хуулийн төслийг одоо өргөн барих, тодорхойлох шаардлагатай байгаа. Яагаад вэ гэвэл өмнө одоо 2 удаа энэ хуулийн төсөл явж байгаад буцсан хууль санаагчлал нь буцааж татсан шалтгаанууд дандаа багц хуулийн төвшөнд ярих ёстой гэдэг асуудлууд яригдсан байгаа. Тэгээ энэ дээр нэг ийм асуудал 3-т нь ерөөсөө шулуухан шудраг хэлэхэд одоо 2 удаа бас Амрагийн подкаст дээр ярьж байсан. Нэг нь ковидын хуулийг батлах процесс дээр хууль хэрхэн яаж зөрчигдөж, хүний эрхийн зөрчлүүд төсвийн өргөө зардал гарсан талаар хийсэн судалгаагаа танилцуулж ирсэн. Дараа нь энэ ерөн төсвийн хуулийг дагуулаа хууль тогтоомжийн хуулийн үйлчлэлээс гадуур хуулийг яаж батлаад идэг вэ гэдэг хуулийн хулгайны талаар ярьжсэн. Энэ яг ингээд дандаа энэ бүхэн дээр яриад байгаа энэ хууль тогтоомжийн хуулийн нийцлийн судалгаа энэ дээр бас яригдж байгаа шалтгаан гэхээр ерөөсөө би энэ засгийн газраас өргөн барьж байгаа энэ өргөн барьж байгаа субъект нь нэгдүгээр таалагдахгүй, хоёрдугаар итгэхгүй байгаа. Сая өргөн барьж хүлээж авахдаа улсын хурлын дарга ажлын хэсэг байгуулж байгаа засчнаа гэж хэлж агаад санал ингээ хайрцаглаа санал хураагаад ингээд явцсан. Тэнгүүт энэ ажлын хэсэг байгуулад тэр саналууд ороод тусаад
гоё мэтгэлцэн болоод энэ хууль одоо нөгөө хүсэж байгаа яг эрхчлөөгөө баталгаажуулж байгаа. Эсвэл эрхчлөөний хууль, салбарын хуулигаа хоёр салаад учир зүг нь олоод энэ мэтгэлцээнүүдийг салгаад ингээд ийм ажлын үр дүн гарна гэдэгт би юусоо итгэхгүй. Яагаад гэвэл манай засгийн газар сүүлийн үед хуулийг юусоо яаралтай гормоор өргөн байраад хилцэхгүй баталдаг болцсон сүүлийн 8 жил бараг соёл шиг юм тогтцсон. Учираас энэ эмзэг энэ эрхийн хуулийн дээр олвол ажлын хэсэг байгуулж байгаа учрыг олчё гэдээ ам таглаа цаашаага ингээд зүтгүүлэх гээд бүрдүүлбэрийн хувьд хангалтгүй байхад зүтгүүлэх гээд байгаа дээр санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм гурван өнцгөр судалгаа фактууд хуулийн үндэслүүд ярих гэж бодож байгаа. За дараагийнх нь ер нь бол нэлээ ам булаацалцж ярих юм шүү манайхаа. Ерөөсөө бити хүлээгээрээ шууд тэгэл таслаал хүснээр яваа за. Одоо хүчин төгөлдөр байгаа 1998 оны хууль яг хэвлэл нийтлэх эрхчлөөний тухай хууль уу гэд асуух юм бол тий. Эсвэл хэвлэл мэдээллийн салбарын хууль руугаа асуух юм бол би бол шууд наран цэцэг хуультай санал нийлэхгүй. 4 заалттай 3 нь юу гэсэн байдаг гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн татан буулгахыг төрийн шийдвэрээр татан буулгахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтж нэвтрүүлсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээн гэсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг зүйлийг төрийн дэглэм дарангууллаас л хамгаалах зорилготой бол. Тэгэхээр энийг одоо байгаа хуулийг хэвлэл нийтлэх эрхчлөөний тухай хуулиа хэвлэл мэдээллийн тухай хууль бишээ гэж хэлэхэд бас хэцүү байхгүй. Тэгэхээр энэ дээр бусад хүмүүс бас нээлттэй үгээ хэлээд судалгаа онлын хувьд юм уу юу гэж чинь те магадлах хэрэгтэй байхгүй юу? Хэвлэл нийтлэх үгээ хэлэх үзэл бодолтой байх нь үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх чөлөө мөн тусмаа энийг хуулиар зохицуулахад хэцүү. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний нөгөө хайртай дуртай ардчилсан нийгмийн ойлголтоор авч үзэх юм бол чөлөөт хэвлэл гэдэг бүхэл бүтэн сектор байгааг бас үгүйсгэж болохгүй. Энэнд эрх зүйн үндэс хэрэгтэй байгаа юу гэвэл байгаа. Тэгвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хийх юм уу өөр юугаар хийх мэдэхгүй. Дээр нь бид нэр хууль санаачлах эрхтэй субъектууд хууль санаачлаад ороод ирж яхад нь таалах тухай байхад хэцүү. Зүгээр тэр нь өгсөн санал бидний өгсөн санал яаж тусгагдах яг батлагтаан коноп дарах эрх мэдэлтэй хүмүүсийн гарт байгаа зүйл дээр бид нар энэ хуулийг батлахын төлөө байна ч юм уу энэ төсөл сайн болчлоо гэл нэг хамтдаа автор болоод болох гэд хичээгээд байх шаардлага байхгүй. Би бол зүгээр ийм л байр суурьтай байгаа. Тэртээ тэргүй хууль санал гаргах батлах эрх мэдэл нь биднээс хамаарахгүй хүнд байгаамаа. Тэгэхээр яг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гээгүй байхгүй. Одоо байгаа хууль нь ч гэсэн тийм биш. Хэвлэл мэдээлэл ингэж байгаа. Мэдээлэл гэдэг чинь хүний үндсэн эрх мэдээлэл хайх, хүлээн авах. Энэ эрхийг хангахын тулд энд чинь яг энийг ажил болгоцсон, орлогын их үүсвэр болгоцсон нэг сектор байгаад байгаа зү. Сэтгүүлч гэдэг мэрэгжлэр сургаад диплом бичиж өгөөд тэнд ажиллаулаад байгаа зү. Тэгэхээр энэ хэвлэл мэдээлэл гэдэг секторыг бидний ардсан нийгэмдэх чөлөөд хэвлэл гэдэг секторыг бас өгөөсгөх боломжгүй. Нөгөө талд хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хоёрыг бас тусад нь авч үзэх ёстой л гэж бодож байна. За би энэ дээр нэг онол тайлбарлахын тайлбарлаарай гэсэн болохоор онол тайлбарлчихъя. Тэгэхээр яагаад нөгөө хэвлэл мэдээллийн хэвлэлийн эрх чөлөөний хууль гिचээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яриад байгаа юм бэ гэдэг тайлбарлах нэг юм одоо сонирхолтой нэртэй логотой дарсны онол гэж байдаг байхгүй юу. За тэр Италийн судлаач онол. Тэрний яхаа гэхээр ингээ хоосон шил байж гин. Тэр шил бодвол юу гэхээр хил мэдээлэл эрсэл ингээ хоосон шил байж гин. Хоосон шилээр бид нар яах юм те. За шил байж гин. Тэгтэл одоо дарс гэж байгаа. Дарс нь болохоор олон нийтийн үзэл бодол гэж байгаа байхгүй. Хэрвээ тэр хоосон шилдээ одоо нөгөө шил рүү дарсыг хийх юм бол тэр ингээ худалдаж борлуулах илүү одоо шилдээ ингээ дарс болоод үн цэнтэй ингээ болчихно. Энэ хоёр тустай байх юм бол юу гэдгийг хэрэгцээтэй шаардлагатай юм болж бол аль нь чадахгүй. Шавартаа ус эсвэл зүгээр одоо юу гэдгийг голын ус хийсэн тэр шилэнд онхоор яах юм? Тэнд нь иргэдийн одоо нэг үнэн бодтой үзэл бодол тэнд орж хамгаалагдаж байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас иргэдийн тэр нөгөө үзэл бодол дарс байгаа шүү дээ. Тэрийг хамгаалах тэр одоо нөгөө юу гэдгийг арга зам нөрөө хэвлэл мэдээлэл хэрэгсэл байдаг учраас тэрийг хинээс яаж хамгаалах гэдэг нөгөө хамгийн одоо нөгөө үзэл бодлоо илэрхийлэхээр хүний эрхийг одоо нөгөө боомдлох гээд байдагтай ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү төр алдгаад байдаг учраас нөгөө шилэн лонч өөрөө үнцэн бүхий бат бүх ийм амар аахгүй юу.
Ийм учраас энэ өөрөө нөгөө хэвлэлийн эрхчлөөг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоо зарим төрөөс одоо нэг хамгаалах зарим зохицуултуудыг бол оруулж өгдөг байхгүй юу. За өөр олон онлын тайлбар байгаа л да. Гэхдээ хамгийн одоо нөгөө хүмүүс амархан ойлгох нь энэ болов уу гэж бодож байна. Энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний хууль гэдэг нэр нь бол хэвлэл мэдээлэл гэдэг үг сонсогдоод байгаа те. Гэхдээ энэ бол ард түмний эрхийн хууль, иргэдийн эрхийн хууль. Тийм учраас би сая танилцуулгатай хүртэл иргэн гэж өөрийгөө хэлээд байгаа юм тэр. Ягаад тэгэхээр энэ хуулийг засгийн газар өргөн барьж байгаа. Хуулийн хилцүүлгүүд нь сонирхлын бүлгүүд ороод ингээд саналаа хэлээ явж байгаа. Одоо парламент дээр очсон байна. Гэхдээ энд ерөөсөө иргэдийн эрх нь ашиг нь хөндөгдөд байгаа иргэдийн оролцоо яг хаана байгаа болоо гэдэг дээр би ядаж өөрийгөө оруулъя те. Илүү одоо энэ салбарт 15 жил ажилласан гэдэг утгаараа зүү тогтлын хувьд гэх юм уу одоо үндсэн философийн хувьд нэг юм зөрчил байгаа байхгүй юу. Энэ эрхчлөөний энэ одоо суур том хуулийг засгийн газар өргөн барьдаггүй. Парламент өргөн барьдаг. Тэгээ парламент дотроо бүр нарийн ярих юм бол сөргөчн өргөн барьж яддаг. Олон улсын жишг нь. За одоо парламент доторх байгаа ардчилсан намын сонгогдсон сайд алтан гэрэл өргөн барьжсан байна шүү дээ. За ингээ ардчилсан намын гишүүн юм шиг боловч өнөө эрэхтээ өөрөө засгийн газарт орцсон. Яг сөрөг хүчин бол биш. Сөрөг хүчин гэж хэлэхэд хэцүү. Дээрээс нь алтан гэрэл сайдын хувьд бол яг хоо энэ хуулиа хамгаалж ярихдаа бол маш гоё аргументуудыг гаргаж байгаа. Гэхдээ ноорг дээр бол ямар хандлага гаргасан бэлээ те. Хууль зүйн сайд гэхээс илүү дотоод хэргийн сайдын үйлдэл үзүүлсэн. Тийм учраас би нэгдүгээрт энэ нөгөө засгийн газар өргөн барьж байгаа учраас 10 сараас хойш ингээд би энд дөрөөсөө идэвхтэй оролцохгүйгээр хөндлөнгөөс нь ингээд ажиглаа яваад байгаа байхгүй. Иргэний хуваар. Яагаад дэмжихгүй байгаа гэхээр засгийн газар бол өөрөө захиргааталтыг төлөөлдөг тий засаглалыг төлөөлдөг субъект. Энэ хизээч эрхчлөөний төлөө нэг тийм сайн дураар одоо та нарын эрхчлөө гэстэй гоё болгоод өгье. Олон нийтийн шүүмжил дунд байнга ажиллаж идэг субъектчд. Байнга нүдүүлж идэг. Яг үнэ. Тэгээ яагаад ингээд засгийн газар гинтхэн хэвлэл эрхчлөөний хуулийг ингээд сайхан яваад аваа явж байна. Энэ дээр би эргэлзэж байгаа нэгдүгээрт. Одоо энэ засгийн газрынхаа хүрээнээс хайлаад одоо дараагийн шат буюу улсын хурлын хилцүүлгийн төвшөнд ирчлээ шүү дээ. За одоо бол энэ хууль би бол одоо бараг батлагчих байх. Тэгвэл миний дотоод хүсэл бол бити батлагдаасаа гэж бодоод байгаа. Тэгвэл одоо улсын хурал дээр ирсэн учраас бас саналаа хэлмээр байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар 18 телевизэд ингээд хит давуу байдал олгочихсон байгаа. Айл болгон ингээд хураамж төлж байгаа асуудлыг ерөөсөө энэ хуулиар болон дагах хуулиар оруулж ирээгүй. Энд чинь нөгөө одоо бид нар ингээд төр хэвлэл мэдээллийн эрхчлөөг ингээд хязгаарладаг талын илүү ингээд акцент өгөөд яриад байдаг боловч төр ингээд дэмжих замаар давуу байдал өгөх замаар хаалтын гэрээ хийх замаар гэдэг шиг те илүү нөгөө ингээд талдаан татаж бас эрхчлөөг бодлуулж байгаа талууд бол байгаа. Тэрний нэг жишээ нь өргөн нэвтрүүлгийн тухай хууль байдаг. Эерэг ялгуурлах замаар тийм ээ. Тий. Гэх мэт. За. Ерөөсөө нөхцөл байдал руугаа шууд ойртоо дээр тулъя гэж байгаа юм. Энэ дэмжих юм уу дэмжихгүй байх гэдэг үзэл бол маш амархан. Бодиттой одоо үнэнтэй нүр тулна гэдэг асуудал байгаа даа л та. Парламентын хувьд бол процессын хувьд хэд хэдэн гаргалгаа байна. За, түрүүгийн хэлж байгаагаар баталж болно тийм үү? Батлахгүй ч болно. За, өмнөх жишээнүүдийг аваад үзэхээр 2011 онд өргөн бариад 13 онд одоо ингээд буцаачиж байгаа байхгүй. 14 онд өргөн бариад 3 удаа явсан байна. 16 онд одоо хууль санаачлагчид буцаачиж асуудал байгаа. Маш урт хугацааны процесс шүү өргөн барина гэдэг нь. Гинэд засгаас орж иж байгаа юм биш. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4 жилээр гардаг. Дандаа хэвлэл мэдээлэл эрхчлөөний орчныг сайжруулна, хуулийн шинжилгээний хариуцлага оруулна гэдэг. Бүх одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Тэгэхээр одоо биднэрт ямар ашигтай боломж байж болох вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй байхгүй юу? Энэ өөрөө бас дэгтэй буюу процесстэй. Төгс юм гэж байхгүй шүү дээ. Энд чинь ямар сандаа төсөл буюу драфт. Энийг засах олон боломж байна. Одоо манай наран засгийн хувьд бол машин судалгаа хийсэн, баримтчгийн судалгаа. За энэ дээр олон улс экспертүүдээс бас нэлээд сайн саналууд ирсэн. Хамгийн багадаа 80% нь шууд хүлээгээд авчих ажил хэрэг санал байгаа. За үлдсэн нэг 10 гаруй 20 орчим хувь нь бол бидний хэн гэж хэлсэн. Өөрсдийн үндэсний онцлог байна. За одоо түрүү хэлээд байгаа Монцомгийн асуудлууд орж ирнэ. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн асуудлууд орж ирнэ. 3 дугаарт энэ өөрөө маргаад байгаа сэдв нь зөв юм байна. Дэлхийн аль ч одоо хэвлэл мэдээлэл эрхчлөөний тухай хуулийг авах юм бол загвар болохгүй. Яагаад?
Яагаад гэдэгт эн чинь өөрөө тухайн салбарыг одоо Монголын 932 хууль байна. Тэрний 3/1 нь хамаатай мэдээлэл хайх гэдэг эрхийн дагуу нийтлэх, нэвтрүүлэх, хэвлэл гэдэг ингээ үнүүдээр хайгаад үцхэд ийм өргөн үрээтэй учраас загвар байхгүй учраас маргаад байгаа. А тэрнээс шүглдэгчийн эрх зүйн байдлын хууль гэдэг ч юм уу бусад хууль тогтоомжийн тухай хууль гэх юм бол бидэрт билээхэн загвар байна шүү дээ. Тэгэхээр эн чинь загваргүй. Тэгэхээр загвар нь юу вэ гэхээр олон улсын хүний эрх, зарчим, хүрээ хязгаар гэдэг зүйлд захирагдана. Энэ өөрөө эрх зүйн аль бүл системээс үл хамааран адил үйлчлэх ёстой зүйл байдаг. Одоогийн төслийг сайн гэж хэлэхэд асуудалтай. Муу гэж хэлэхэд бүр асуудалтай. Яг энүүгээрээ батлагдах юм бол хожих зүйл нь ч нилээдгүй бий. Хожил авахгүй зүйлүүд нь ч нилээдгүй бий. Тэгэхээр одоо биднэрт үлдсэн буюу олгогдсон боломж дээрээ яг энэ салбарын хүмүүс, судлаачид нь сайн одоо шахаж шаардаад хамгийн хүсээд байгаа буюу шийдэл энэ эрх хэрэгчлөөний баталгааг хангах ямарваа нэгэн хууль бий болох зүйтэй. Тэгэхгүй эн чинь нөгөө засгийн газар улсын хурал байгуулагдахаараа зүхтдэг байхгүй юу? Нэг парламентч дамждаг юм байна манай жишээ. Дандаа тийм богоз. Одоо 11 онд өргөн барьсан хууль чи 13 онд буцаагдчих. 2 парламент. 14 онд өргөн барьсан юу чинь 16 онд буцаагдчих. Ийм эдрэгтэй асуудал. Тэгээд энэний цаан чи ингээ орхичхоор хуульгүй байя эсвэл буцаагаад авчих гэдэг юм ярьчихаар маш амархан тийм үү? Цаана хүний эрх хэрэгчлөө энэ 27 жилийн хугацаанд чинь асар ноцтойгоор зөрчигдөж байгаа байхгүй юу? Шүүхийн шатанд тийм үү? Гомдол мэдээллийн шатанд гээд хэдэн зугаар нь кейсийг нэрлэж байна. Ер нь бол нөгөө бас нэг юм төөрөгдөл яваад байгаа юм. Хуулгүй байгаа одоо эсвэл нэг дөрвөн зүйл залтай нэг хууль бараг хэрэгжихгүй байгаад байна гэдэг нэг юм юу яваад байгаа байхгүй юу? Нэг юм пропаганда шиг яа. Тэр бол бас төөрөгдөл болоод байгаа. Жишээлбэл Баярмаа судлаачийн судалгаанд 112 хууль байна гэж байгаа. 112. Бид нар нэг хууль байгаа тэр нь бараг хэрэгжихгүй байна. Тэгээ одоо батлахгүй бол бараг энэ өөр цаг хугацаа. Манай салбараас хинэн ч ганцхан хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг сайжруулъя гэж яриаг байхгүй юу? Эрх зүйн орчноо сайжруулъя гэж яриад байгаа. Эрх зүйн орчин гэдэг бүхэлдээ чиний хэлээд байгаа 112 чинь ч орж байгаа юм. Тэдний луу гар хүрхийн тулд өөрчлөхийн тулд нэг нэгээр нь түүгээд бид нар ингээд өөрсдийнх нь тулд өөрчлөж чадахгүй штэ. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг хамт өргөн бариад дагалдан өөрчлөгдөх хууль гэдэг энэ боломжийг бас ашиглая гэж ярьж байгаа. Би жишээлбэл хуульчийнхаа хувьд зөвхөн өөрийнхөө одоо судалгаа хийсэн дэр үнслээ байр суурь юм. Хэвлэл мэдээллийн салбарыг хуультай байхыг ч юм уу эсэргүүцээд эднэрийн асуудлыг хоош нь тавьчих гэдэг юм уу. Тэр нэг өөрийгөө зохицуулагч байгууллагатай болоод ингэж явж явах нь юусоо эсэргүүцээгүй. Одоо Монгол улсын энэ хууль бичгтээ барьдаг, энэ хууль тогтоогч нар ч хууль бичгтээ баримтлах ёстой хуультай. Хууль тогтоомжийн хуулийн дээр 23-1 гэдэг байгаа чи хэрвээ хууль тогтоогч одоо энэ хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийн гэдэг байгаа шүү дээ. Альва шинэ харилцааг хуульчлах шаардлагатай гэж үзвэл хэрэгцээ шаардлагыг судалж байгаа хуулиа бич. Эсвэл ингээ байгаа харилцааг наривчлан хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаа бол тэр хэрэгцээ шаардлагын судалгааг бичиж байгаа тэрэндээ үндэслэх хуулиа бичээр гэж байгаа. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай сэтгүүлчийн үйл ажиллагаатай шууд хамааралтай аливаа үйл хийхийг хоригдсон, үүрэг болгосон одоо нөгөө ингээл энэ 112 хууль гэж судалгаагаар гарч ирээд байгаа. Тэр 112 хуулийн хоорондын нийцэл уялдааг нь хангаад энэ хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн үндсийг тодорхойлоод хэвлэл мэдээллийн салбарын одоо байгууллагын хууль гэж нэрлэнүү нэр нь ямар томьёолтойхан салбарын хуулиа өргөн бариад хилцүүлээд явахыг хэн ч эсэргүүцээгүй. Яагаад гэвэл хууль тогтоомжийн хуулиараа наривчлаад салбар нь хуультай байх шаардлагатай гэж үзэх юм бол судалгаагаа хийгээ хуулиа бичээрэй гэдэг хууль нахад тэр судалгаагаа хийгээд хуулийн бичихгүй байж хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулийн шинжилсэн найруулга гэж нэрлэж агаад сэтгүүлчийн редакцийг тодорхойлоод сэтгүүлчийг тодорхойлоод хэвлэл мэдээллийн байгууллагыг тодорхойлоод тэр байгууллага нь яаж улсын бүртгэд бүртгүүлсэн байхын өмчийн эзэмшил нь ямар байхын бүх бүтцийг тэгээд энэ өөрийгөө зохицуулагч байгууллага чи өмнө хуулиар статусын тодорхойлог байсан. Ингээд тодорхойлоод өмнө нь хуулиар зохицуулж байгаагүй тодорхойлтууд, нэр томьёонууд, шинэ харилцаануудыг хуульчлаад одоо ингэдэг байхгүй хууль тогтоомжийн хуулиар шинжилсэн найруулга гэж юу хэлэх юм хэрэг альва хууль тогтоомжийн 50-аас дээш зүйл залтын 50-аас дээш хувьд нь өөрчлөлт орж ирэх юм бол тэрийг шинжилсэн найруулга гинэ. Дөрвөн заалттай хуулийн чинь баг дөрвөн заалтын өөрийг агуулад ингэ өөрчилж байгаа. Шинжилсэн найруулгын шинжтэй нь мөн үгүй юм уу? Тэн дээр нэмээ юу байгаа хэрэг тэр дөрвөн заалттай хуулиар чинь зохицуулж байгаагүй Монгол улсын өөр хуулиар зохицуулаагүй олон харилцаа шинэ нэр томьёонууд бидний нөгөө эсэргүүцээд байгаа хитрхи ерхий хитрхи наривчлал нэр томьёонууд ч юм шинэ харилцааг зохицуулаад байхаар энэ яалтчгүй нөгөө шинжилсэн найруулга гэдгээс хайлаад анхдагч хууль болоод байна. Анхдагч хууль юм бол хуулийнхаа дагуу хуулиа оруулаад ирэж. Тэнгүүд өөдөөс хэлж байгаа тайлбар энэ чинь маш олон ажлын хэсэг сайн судлаад олон сар ажилласан гэдэг. Үнэхээр тийм олон сар ажилласан юм бол хууль тогтоомжийн хуулиа хэрэгжүүлээд судалгаагаа сайн хийгээд ороод ирэхгүй одоо сайдын тайлбар юм уу? Тайлбар юу байгаа вэ гэхээр чуулган сонсоод тахаар
тэр хууль тогтоомжийн баримт бичигээ тараацсан тэр номон дотроо байхгүй юмыг амаараа ингээд тайлбарлаад байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн хууль гэж яаж байх вэ? Хууль тогтоох үйл ажиллагаа гэдэг чинь хууль тогтоомжийн тэр хэрэгцээ шаардлагын судалгаа хийгээд томьёолол үг болгоны цаан судалгаа байх хэрэгтэй, нийцэл байх хэрэгтэй. Тэгээ томьёолоо гаргаад ирсэн бол тэр хууль тогтоомжийг гишүүдэд танилцуулаад тараагаад байгаа номон дотор байгаа хууль тогтоомжийн байр сууриа гаргаж ирээд яриад тэдгээр хуудсанд нь ийм судалгаа байгаа хар гэж ярих хэрэгтэй. Байхгүй аргумент гаргаж ирж тавиад байлаа. Сайд өөрөө яриад байгаа. Одоо амаараа ингээд өөрийнх нь тайлбарыг хэлээд байгаа хгүй. Тэгэхээр чи эн чинь эргээд дараа нь хуулийг хэрэглэхэд хууль тогтоогч тухайн үедээ ямар тайлбар хэрэг хэлж ийсэн бэ гэдэг чинь эргээд шүүхийн төвшөнд судалгааны төвшөнд судлагдсан болоод явдаг. Гэтэл бид нар алтан гэрэл сайдын бодлоор хууль тогтоогчийн санааг тайлбарлаад дараа нь хуулиа хэрэглээ явах боломжгүй байхгүй юу? Ийм гэсэн ажлын хэсэгт орсон байхгүй юу? Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг одоо салбарын мэрэгжлийн холбоодоос төлөөлөл оруулаад хамгийн түрүүнд юу шаардсан бэ гэхээр судалгаа, үндэслэл, хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалыг нь асуусан чинь үнэхээр юм танилцуулаагүй. Танилцуулаагүй нүн. Энэ өөрөө юу юм гэхээр энэ наран цэцэг хулжийн хэлээд байгаа та би санал нийлж байна. Энэ юу юм гэхээр одоо хууль санаачлагчийн гэдэг юм уу, төрийн гэдэг юм уу, яам тамгын газар ажиллаж байгаа хүмүүсийн мэрэгжилтнүүдийн ур чадварын асуудал болохоос биш. Бидний нөгөө хэвлэлийн эрхчлөөний хууль эрх зүйн орчныг сайжруулах зөв буруу гэдэгтээ огт хамаатуулж ярьж болохгүй зүйл байхгүй юу? Бид нар тэр эрх зүйн шинжилэл шаардлагатай гэдэг нь тусдаа асуудал. Тэр хууль тогтоомжийн хуулийн дагуу энэ чинь эхлээд хэрэгцээ шаардлага нь, судалгаа нь, үзэл баримтлал нь юмаа танилцуулах ёстой ш. Нэг зорилгоо хаа хүрхээ, яаж хүрхээ танилцуулах зөрчил ороод ирчихэл гэх. Тэгэхээр тэр хууль бичиж байгаа хүмүүсийн ур чадварын асуудал байхгүй юу? Одоо тэгэнгүүт бүх хилцүүлэг юу бахаар нэг хэсэг эсэргүүж байгаа таамаг яриад за мэдих эрх одоо нөгөө сэтгүүлч экстрүүлж байгаа нууцлах эрхийг хамгаалж байгаа төрийн мөнгөөр контент хийхгүй гэдэг нэг хоёр юмны малгаан доор ингээд дандаа тайлбар өгöd байгаа шүү дээ. Тэгтэл их сурвалжаа нууцлах эрхийг хамгаалж байгаа гэдэг энэ хуулиар томьёолоод оруулаад ирж байгаа боловч дагаж орж ирж байгаа эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль дээр тэр нь эрүүгийн хуулийн 19-20 гэдэг хоёр бүлэг дээр байгаа нийт 34 гэмт хэрэг дээр тэр их сурвалж нууцлах эрх нь ярихдаггүй гэдэг ийм дагаж орж ирж байгаа хуультай байхгүй. Тэгэхээр би өмгөөлөгчийн хувьд юу гэж харж байгаа гэхээр алтан гэрэл сайд их сурвалж нууцлах эрхийг баталгаажуулаад ийм хэрэгтэй хууль оруулж ирэхээр үнэхээр баталгаажуулж байвал сайн байна, хэрэгтэй байна, тэрийг дэмжиж байна. Гэхдээ энэ эрхийг эдлүүлэх баталгаа нь энэ хуулийн төсөл дотор байхгүй байгаа гэдгийг би баримт бичгийг хараа мэдж байгаа хгүй. Дээрээс нь практик дээр одоо өмгөөл хийдэг өмгөөлөгчийн хувьд сүүлд ноорог дээр бид хоёр хоёулаа өмгөөлөгчөөр явж байгаа. Ноорогт шал хамаагүй нөгөө эвгүй заалтаар танилцуулаад ажиллагаа хийчээд сүүлд нь одоо зүйл ангиа юуг өөрчилсөн бахараа 13 14-өр л хэрэг бүтлээр явж байгаа. Тэгэхээр чи одоо ингээд их сурвалж нууцлах эрхийг та нар сайхан тавиад өгчлөө гişүү ярьж байгаа боловч нөгөө даах хууль дээр орж ирээд байгаа эрүүг хууль дээр 19-20 дээр байгаа 34 гэмт хэрэг аль нэг дээр нь одоо нэг сэтгүүлчийг нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг дуудаад тэр байгаа 34 гэмт хэрэг аль нэг зүйл ангийг танилцуулаад чамд энэ зүйл ангиар чамаас мэдүүлэг авах гэж байгаа учраас чамд их сурвалж нууцлах эрх гэж байхгүй чи хэл гэж чамаас мэдүүлэг авч хэрэг үүсгэж боочоод маргааш нь зүйл ангиа өөрчлөө сууж хахад алтан гэрэл сайдын одоо ярьж байгаа хуулийн төсөл батлагдсан ч тусалж чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө судалгаа нэхэд энэ одоо парламент дээр чи ямар ч хилцүүлэг байхгүй болчиход шүү дээ. Одоо тэр хилцүүлэг байхгүй дээр би та хэдэд сая нөгөө 11 оны нэг ганцхан тоолж 11 онд ерөнхийлөгч засгийн газар тусдаа өргөн барьж байгаа нэгтгэгдээд явж байгаа хууль санаачлагч нь өөрөө татсан 14 онд Батчимгийн нарын гишүүн санаачилж явж байгаа хууль санаачлагч нь буцаас ингээ хоёр процесс шүү дээ. Ингээд 16 оноос хойшоогоо гэхээр манай Монгол улсын парламент нийтдээ 473 хууль баталсан байгаа. Энэ 16 оноос хойш байсан парламентууд гэсэн. Энэ 473 хуулийн 107 хууль нь анхдагч хууль, 95% хууль нь тэм шинжилсэн найруулгын хууль. Өөрөөр хэлбэл энэ 100 одоо 202 хууль гэсэн үг шүү дээ. Бусд нь яг нь нэмэлт өөрчлөлт байсан. Энэ 202 хуулийг хэн баталж байгаа гэсэн чинь улсын хурал 125 хууль одоо энэ батлагдсан шинжилсэн найруулга бол анхдагч хуулиас нь нийт хуулийнхын 125 хуулийн улсын хурал 337 засгийн газар ерөнхийлөгч 11 хууль байгаа. Саяны нөгөө 473 дотор нь хуваавал анхдагч энтергээ хуваавал тэр нь дандаа засгийн газар талдаа дийлэх. 327 засгийн газар тий. 337. За тэгэхээр аль нь бүгд хууль санаачлах хэрэгтэй. Тэр эрх бүгдэнд нь байгаа. Тэр санаачлаад ороод ирвэл тэр нь тэгээд хууль тогтоомжийн хуулийнхаа бүрдүүлбэрийг хангаа хилцүүлгээд даваа явж чадчихвэл тэгээд бүр цаашлал улс төр мөрөө дийлжэл батлагдаад явах нь зөв тий. Гэхдээ одоо тэр сүүлд ингээд би нэг хоёр судалгаагаар бүр хийцэн учраас баттай хэлээд хилцүүлэггүй ямар ч мэтгэлцээнгүй гар өргөд нэг засгийн газраас 337 одоо хууль оруулж ирээд ямар ч хилцүүлэггүй одоо ялангуяа эвлэлийн засгийн газар санал зурж болохоо болцоо.
одоо намын гишүүд нь дарга нарын хоорондоо яргээд загинжаагаа санал зөрүүлэхгүй хууль батлаад байна шүү дээ. Яг ийм хууль санаачилж батлуулсан тооных нь хувьд аваад үзсэн ч гэсэн энэ засгийн газарт одоо нөгөө сэтгүүлчдийг оруулаад юм яриад байгаа хуульч нарыг оруулаад сайхан ажлын хэсэг байгуулж агаад учир зүгийг нь олоод хуулиа салгах бол салгаад ингээд сайхан батлаад өгнө гэж байгаа дээр ерөөсө та нар бити гинэн байгаа чи энэ тоо бол наад хуульчин мэтгэлцээ өрнөхгүй батлагдана гэдгийг чинь хангалттай. Тэгээ хараа эртээд улсын хурлын дарга өрөөндөө сэтгүүлчдийг одоо сэтгүүлчид өөрсдөө санал тавьсан гэсэн тий. Тэгээд улсын хурлын даргын өрөөнд цуглаад энэ хуулийг хилцэх үү хилцэхгүй юу гэж гар өргүүлээд тэгээд тэнд цугласан хүмүүс нь ямар ч хүмүүс байсан. Тэгээд хилцэхэр болоод их хурл руугаа ороод ирээ. Би энийг харахаар улсын хурлын хинтэж хуваалцахгүй бүрээ ирэх гэж байна. Нэгт хоёрт ер нь бол штэ одоо энэ коммунист хандлага сэтгүүлчдийн нэг юм байгууллагатай тэр нь ингээ бүгдийг ингээ сайхан хайрцаглаад ингээ санаа зорилгыг нэгтгээ тэгээд одоо тэнд ямар ч юм эсрэг байр суурьгүй зүгээр ингээ бөөнөрөө сайхан ингээ яваад гараа өргөөд тэгээд ингээ хурал мурлан нэг. Үгүй ийм байж болохгүй байхгүй энд биш те тэр тусмаа өөрийнхөө чөлөөт үзэл бодлоо илэрхийлэх нь эн чинь өөрөө байгаа хэвлийн эрхчлөө нь байгаа байхгүй амханда. Тэрээс биш ингээл за яг бид нар одоо энд ажлын хэсэгт н ороогүй юм чи юу ч ярих вэ гэдэг юм уу те. Би одоо энэ төлөөллийн байгууллаганд ажилддаг юм чи би хэлэх хэрэггүй гэж байж болохгүй шүү дээ. Тэр тусмаа чөлөөтэй явах хэрэгтэй. Би энэ 96-аас 2000 оны ардчилсан хүч олох байсан парламентыг сурвалжилж ирсэн байхгүй юу? Энэ 98 оны хууль батлагдчих хахад би сурвалжилж ирсэн. Тэрнээс хойш өнөөдрийн парламентаа харьцуулах юм бол бүр үнэхээр өөр болсон нь үнэн. Өдөрт 101 хууль баталдаг тэр бол үнэн те. Тэнд юу баталж байгаагаа заалт бүрээр нь битгий ямар хууль баталж байгаагаа мэдэхгүй юм хийн гэдэг бол айгүй амар штэ. Иймч мэсцлийн ширээн дээр хар шил зүүж байгаа л мэс засал хийж байгаа адилхан байхгүй юу? Энэнд бол итгэхгүй байх гэдэгтээ бол би бас санал нийлж байна. Гэлээгээд бид нар одоо яах вүлээ гэдэг чинь айгүй хэцүү. За бас нэг процесс тайлбарлахад энэ хуулийн төслийн одоо бидний яриад байгаа хуулийн төслийн хилэлцэх хэсгийг хилэлцэх үед ажлын хэсгийн төлөөллийг оролцуулаад хилцүүлгээ олд юм шүү дээ байнгын орон дээр чуулган дээр. Тэгсэн чинь нөгөө ажлын хэсгийн хүний хариуцлагын асуудлаас болсон юм уу яасан яг салбарыг хангалттай төлөөлөх хэмжээнд төлөөлөл оролцуулж чадаагүй гэд сэтгүүлч нар бухимдаа дуурлаад их хурлын дарга руу мессежээс бичээд уулзсан интер гэдэг хүсэл тавьсан байлээ мэдээлэл авах гэж. Тэгээд тэр уулзалтанд бас ингээл эвлээс төлөөлөл ороод ингээл уулзсан. Их хурлын дарга юу шийдсэн бэ гэхлээр шийдэдсэн юм байхгүй. Тайлбарлал өгсөн нөгөө хууль тогтоомжийн хуулиа гаргаж ирэл наарын цэцэг хуульч ярьж байгаа шиг те. Гэхдээ бас өөрсөндөө мэдээж ашигтай зүйл залтуудаар бид нар тэр дор нь ингээл уншаадаг шүү дээ. Хэрвээ энэ төслийг хилэлцэхгүйгээ шийдчихлээ гэхэд бас юу алдах вэ? Юу хожих вэ? Хилэлцээгээ шийдчихлээ гэхэд хуульгүй үлдэх шүү гэж хэлсэн юм шүү. Энэ хуулийг одоо ингээд Монголын парламент хангаж байгаа. Ингэсэн биш үү? Тэр нь ингэсэн текст яг тэгж хэлээгүй маа. Хууль тогтоомжийн хуулиараа одоо хилэлцэх хэсэг нь юу лээ? Хилэлцэхгүй хүчүүд илүү Гэхдээ тийм агуулга явсан байлээ. Хууль тогтоомжийн хуулиараа нэг хугацаа байдаг юм шиг дахиад энэ хууль орж ирэхэд тэр хугацааг л хэлсэн. Тэрнийг нь юу гэж ойлгохгүй гэх юм бол цааш нь гаргаад тайлбарлалаа гэх юм бол одоо энийг ингээ хилцэхгүй болчвол дахиад энэ парламентын хугацаанд орж чадахгүй гэж ийн гэдэг яриа болсон байж магадгүй. Гэхдээ хэлсэн үг өгүүлбэр нь яг нэг тамгын газрын даргатайгаа сууж байгаа л тэгсэн. За одоо тэглэхэд хууль тогтоомжийн хуулийн төдийн төдөр энэ хууль ингээд төдийн хугацааны дараа дахиад энэ хуулийг өргөн барьж болохгүй гэж байгаа болохгүй юм байна гэдгийг уншиж өгсөн. Тэгээд сэтгүүлч нар тэрнийг чи буцаагаад тэр талаар сэтгэлдээ хэлнэ штэ. Өтөх юм бол дахиад өргөн баригдах гэж идэл сонгуульд өгчин сонгуулийн өмнө ийм хууль хилцдэг юм аа. Ийм л яриа болсон. Тэрнээс ш энэ парламентын үед дахиад үгүй өнтер гэж бол ёстой хэлээгүй шүү. Юун дээр тэрнийг яасан. Тэгээд яасан. За тэгээд манайхаа ярихгүй за их хурлын даргаыг та гарч одоо яах вэ? Бид нар яах ёстой бэ? Төмийн хуулийг чи болоод бид нар хамаагүй юм ярьж шүү. Өрөөний асуудал. Чи амар чухал шүү. Тэгээд ярьж авах юм шиг. Хүчин зүйлс хууль батлахад айгүй чухал байхгүй яриа. Тэгээд бид нар ингэж амар чухал байхгүй. За нөгөө бид нар хэлсэн тийг автор яг нийт хэрэглийг төлөөсөн байсан. Тэгээ яах юм бэ? Ийм хуулиараа дэмий хууль олчвол бид нар яах юм бэ? Гэхдээ хуульгүй байж л одоо бас юу сайн байгаа юм бэ? Одоо яах ёстой юм бэ гэл те. Яг л ямар хамгийн нөгөө хуультай хуульгүй гэдэг. Дараа та гарч байгаач гэлдгсэн байхгүй. Тэгээ одоо энэ хууль яавал дээр юм бэ гэдэг яриа болсон юм аа. Маргалцсан. Санал хоёр хуваагдсан. Тэрнээс биш
бид нар ингээд нэг санал урааж тоолоод их хурлын даргаыг ингээд та тэгж шийд ингэж шийд гэхин цаашаа зүгээр санаа зовоод энэ юу болчихваа гэж ороод дуулсан нөгөөх нь тамгын газрын даргатайгаа сууж яагаад хууль тогтоомжийн хууль өшөж өгөөл бас нэг ийм тайлбарууд хийсэн л юм болсон юм. Тэр одоо би нэг тайлбар хэлмээр байхгүй. Хуультай хуйлгүйгээ сандраад ах асуудал яг хаана байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй. Нөгөө би түн ер нь яриалаа бодлоо сэтгүүлчийн одоо нөгөө хуультай холбогддог юу юм бэ гэхээр нөгөө хийж байгаа ажилтайгаа холбоотой байж байгаа шүү дээ. За мэдээл цуглуулж гин, боловсруулж гин, түгээж гин. За энэ хуулийн зохицуулт нь хаана байгаа юм бэ гэхээр Монгол улсын хуулиудад ингээд тархан барьсан байж байгаа байхгүй. Зар сурталчилгааны тэгвэл эрүүгийн хүний хувь мэдээллийг тэг ингээ бүх зохицуулт нь байгаа гэсэн. Хэрвээ чи алдаа гарах юм бол тэр нь чинь хариуцлага зохицуулах одоо тооцоо хууль манай улсын хууль нэгэд яраагаад байж байгаа байхгүй. Тэгэхээр байхгүй байна гэж айх ямар шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Хамгийн гол нь энэ нөгөө хэвлэлийн эрхчлэнтэй хууль чинь өөрөө төрийн тэр одоо нөгөө цензурээс л хэвлэлийн одоо нөгөө хэвлэлийн эрхчлэлийг хамгаалах гад байгаа л асуудал байгаа аахгүй. Түүнээс сэтгүүлч одоо нэг зохицуулдаггүй болчлаа гэж айх айдас ерөөсөө байхгүй. Айл хизээний зохицуулт нь бүр ингээд одоо зогцоороо байж байгаа аахгүй. Ийм байд юм аа манайхаа. Тоологддоггүй бий гэж байдаг аахгүй. Одоо sugar гэдэг үг sugars гэж байдгүй шүү дээ. Freedom гэдэг үг чи өөрөө freedoms гэж байдгүй аахгүй. Тэгэхээр яагаад эрхчлөө гэдэг үг тоологддоггүй бийд ордоггүй гэхээр ямар нэгэн байдлаар ингээд хязгаарлаад ийм хууль хийх чи өөрөө миний бодлоор бол зүгээр мэдхгүй та хэд бол гоё байж магадгүй миний бодлоор бол буруу юм шиг санагдаж хязгаарлах гэдэг. Жишээлбэл тэр дээр нэг би та хэдийн хилцүүлгийг үзсэн Монгол лизер энэ санаа бол аягүй зөв санаа лээ. Хэвлэл мэдээллийг төрийн дарамтаас хол байлгах тухай хууль гэх юм бол аягүй болчихж байгаа. Наа чи одоо эрхчлөө төрийг хязгаарлах тухай хууль болж байгаа. Түүнээс эрхчлөөний хууль гэж хааж явахгүй. Энэ дэлхийд дээр нэг ч эрхчлөөний хууль байхгүй. Эрхчлөө хаан тусгаддаг гэхээр үндсэн хуулийн дээр л тусгадна. Өөрөөр органик хуулийн дээр ямар нэгэн байдлаар эрхчлөөг заах юм бол эн чинь тоологддог билүүг орчиж байгаа. Яагаад төрөөс хамгаалах хэрэгтэй би хэлэхүү. Мэдээлэл хаах хүлээ авах хэрэг шүү дээ. Тэ үндсэн хуулиар иргэнд байгаад байгаа. Тэгэхээр гараа явгот мэдээл баримт хогийн савнаас олддоггүй байхгүй да. Тэрэн чинь ингээ нэг юм зориулагддаг юм уу? Тэрийг олж авах гад ингээ үйл ажиллагаа ямаа зориул. Мэдээл хаана гэдгийг төрд албан тушаалтанд эрх мэдэлтэнд мэдээлэл эзэмшиж байгаа хүн гэдэг бол маш давуу талтай амар том зэвсэг атгацсан хүч байхгүй юу? Тэнд байгаа мэдээллийг булаацалдаж олж авч иргэдэд нээж хүргэж өгчээж бид нар төрд хяналт тогтоох гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл энийг бид нар энэ иргэний эрх хэмжинтэй гээд иргэнд үүрэг болгож хайж болдгоо байхгүй юу? Тэр иргэн чи өөр ажил өөр зориултаа явж байгаа. Энэ нь үүрэг шиг хүлээсэн зориултаа хүмүүс нь сэтгүүлч хэвлэл мэдээлэл байхгүй юу? Тэгэхээр энэ мэдээлэл хаах, хүлээж авах, эрен сурвалжлах, боловсруулах, түгээх процессыг хамгаалалтаа олохгүй бол бас хэцүү байгаа юм билээ. Би энийг юун дээр үзлээд хэлээд байгаа гэхээр өнөр цэцгийн кейс дээр яагаад энийг мэдээлсэн бэ гэж үгүй яах вэ? Өнөр цэцгээс маш олон кейс байгаа шүү. Тэр дээр би энэ дээр юуг нь онцлох гээд байгаа гэхээр олон байгаа. Тэр тусмаа л бид нарт хүнд байхгүй юу? Ганц өнөр цэцэг байсан бол би юуны 75% дээр л нийтлэг тэгэхээр яах гэж энийг мэдээлсэн бэ гэдэг асуудал түүчээ нэг юм хэлэх гээд байна. Учраас гэдэг. Одоо энэ дээр чи бидний яг нөгөө гол үндслэл гарч ирээд байгаа. За. Эн чин ямар хүрээнд байх вэ гэдэг үзэл баримтлалын хилцүүлэг хийгээгүй. Учраас маргаад байна. Олон салбарын асуудлыг нөгөө хуулийн дагаагүй шүү дээ. Тийм яг үнэ санал хэлж байгаа юм те. Хоёрдугаар Баярмаа одоо багшийн хэлж байгаа шиг дагах хуулиуд 6 орчиж байгаа. За 6-аа маш хангалтгүй бүр судалгаагүй нэгж байгаа юм. Бүр ингээд захын үнээр бичүүлэх юм бол хэд бол хэд дээр нэмэн заяа. Би бол нэг 8-ыг бол нэрлэлчин. За одоо нөгөө төрийн нууцын тухай хууль нийт мэдээлэл нийт мэдээлэл өргөн нэвтрүүлэг олон нийтийн за өргөн нэвтрүүлгийн тухай. За 8-ыг нэрлэхээр одоо маргааны үндэс яг энэ сайн хууль гэж юу вэ гэхээр чинь төрийн эрх мэдлийг хязгаарласан нөгөө алдарт Магна Харта эхлэн тийм үү 1200. Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль орно. Төрийг хязгаарлаж байгаа эрхчлөөг болгож байгаа. Энэ сайн хууль. Тэгвэл 98 оны хуулийн концепт сайн уу гэхээр сайн гэж байгаа. Түг үүргээ үүсгэсэн марахгүй. 4 залт. За энэ 4 залтыг одоогийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хүндрэлтэй байгаагаар сайжруулах боломж байгаа байхгүй юу? Тэгэхдээ яг энэ төслөөр гэдэгтэй бол санал нийлэхгүй байгаа. Өөр аргументууд байгаа. За одоо гол асуудал руу оръё. Хэрэгжилт үндсэндээ бол тэг. За энийг би маш олон судалгаагаар чэйжээр хэлэхэд шууд хэлнэ. Бүгдийг ингээд
уншаад одоо үдсэн үнөө тэг гэж бичээг байгаа юм. Хангалтгүй маш хангалтгүй гэж. Бүх дүгнэлтэн шүү. За 4% дээр буюу тэг хувийг болохоор хуйлгүйтэй адилтгаж зүйрлэлт юм байна. Одоо онлын түвшин дээр орж ирж байгаа. Тэгээд энэ тэг хувийг бид нар хэвлэлийн эрхчлөлөг урагшлуулахгүй маа гэхэд ухраахгүй яа гэдэг юм айцын сэтгэл зүгээр тоглосон юм яваад байна мессеж. Гэтэл энэ тэг хувийн магадлал гэдэг ухрах боломж байна уу гэхээр байдсан байна. Дэглэмийн өөрчлөлт. Одоо ардчилсан улсаас авторитар болох юм бол доош ухрах шин. Мөн хэвлэлийн эрхчлэл ярьдیں۔ Бахгүй болно шүү дээ. Бид нар ч үг хэлж чадахгүй подкаст ч явахгүй болно. За тэгвэл тодорхой хэмжээний орлого хийх юм бол энэ өөрөө тийш ахт юм байл та. 10 байна уу 20 байна. Ямар ч сан үр дүн гарах гэдэг шүү дээ, тэ. Тэгэхээр үр дүнгийг л зорио гэж байгаа. Тэгээрээ байгаа гэвэл эн чинь нийгэмд ямар ч өөрчлөлт авчрахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг урагш алхах тэр хөшүүрэг дээр нь бид нар одоо сайн одоо хөлбөр саналаа өгөхгүй бол улс төрчдийн нөгөө тоглолтонд орж болохгүй. Одоо хилцүүлгийн нэг бол дэмж нэг бол буцаана гэдэг юм байж. Одоо хилцүүлгийн энэ хүлээгээд авсан энэ хөлбөр дээр энэ хуулийн баримтчийн өрөөнд хилцүүлгийн шатнд яаж өөрчилж чадна гэж бодоод байгаа юм. Чи итгэхэд байгаа юм уу? Яг хөө тэр итгэлийн асуудал дээр яг бас хэцүү хэмжээд гинэн матер гэдэг шиг болгож байгаа. Одоо энэ гэхдээ юм. Энд чинь өөрөө бас дэгтэй байхгүй юу? Тийм ээ. Дэгтэй болохоор одоо энэ чинь нөгөө юуны тулд дөрөвт хэрэг мэдлээ эвлэл мэдээл. Олон нийтэд нөлөөлж чадна тийм үү? Тийм. 5 дугаар бүлгийг хасъя гэдэгтээ өнөөдөр бүгд санал нийлж байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ тавыг ч хаагчлаагаа бахаа бусдын яах юм? Бусдын бат. За одоо эндээс чи ингээд процедур байна шүү дээ. Ажлын хэсэг Улсын хурлын тэгийн тухай хуулиар ажлын хэсэг гарч байгаа нэг. За судлаач одоо бусад энэ салбарын байд юм хүмүүсээс бүрдсэн дэд ажлын хэсэг гаргадаг чиглэл өгсөн байна гэж ойлгосон. Зөв үү? Зөв үү? Зөв үү те? Бас дэд ажлын хэсэг сэтгүүлчдийн нэг цэвэр ахалж яана гэсэн. Дид. Яг мара салбарынхаа хараа ингэж байгаа. За байж байгаа. Манай салбарыг ч хэцүү шүү дээ. Хүн болгон нэг санал хэлээд хуулиас бүгд нөгөө хэлсэн саналаа хайгаад байгаа байхгүй юу? Байхгүй. Тэгэхээр чин тэднийг нь бас нэг нэгтгэж агаад, багцлж агаад нэг арай хүнд ойлгомжтой санал өгөөл та бид нар болохгүйгээ шүүмжлээд байгаа юм чинь тийм үсттэй. Тэр утгаар нь дээр нь би аягүй заргач хүн дөрөвнийхээ нэг яриаг гүцээч хөө. Би ингэж хэлэх гэсэн байхгүй юу? Ноорог дээр ингэсэн шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш байна гэж хэлээд мэдээлсэн зүйлийн нарт гэмтэргээс зорилго хайсан биз дээ. Тэгээ тийм учраас л энэ мэдээлэл хайх боловсруулах ерэн сурвалжлах түгээх энэ процессыг эрх зүйн үндэстэй хамгаалттай ч юм уу болгоё гэдэг санаа тэндээс гарсан юм аа гэдгийг л би гүйцэлж байна. Одоо энэ зэрэг турш юу ч хэлэхгүйсэн баг болно за. Тэгэхээр биднэрт биш дээ. Боломж байгаа байхгүй юу? Үр дүн авчрахгүй боломж уу буцаа авах гэдэг найдаад байгаа юм байна шүү дээ. Үр дүн би ерөөсөө яг бодит шийдэл би үр дүн дээр л анхаарч байна. Яг одоо энэ чиглэлээр хуульчаар 10 гаруй жил ажиллаж байна. Яг одоо энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлүүний асуудлаар одоо ингээд зөндөө хэрэгт орлоо заяа. Судалгаанууд байна. Бүгдийг хэрэгт орлоо гэж. За, үгүй биш. Уншлаа. За ингээд уншид танилцлаа, практик дээр ажиллаа. Гарцыг хайд юм хүн чи яг явж. Нараа ихч юу ямар талтай заатгаж. Үгүй яа. Тэр хүнээс өөрөөс нь асуу. Бид нар одоо ингээд юу гэдэг яг энэ судлаачдын өвчин та дэмжиж гэнэ үү гэдэг хилцүүлэг хийгээгүй яриаг хоорондоо. Тэд нар ч юм өөрсдөө одоо ингээд 40 жил бол 40, 20 бол 20, 10 гаруй 10 гаруй жилийн туршлага байна шүү дээ. Нэг юм мэдрэмж суугаад байна шүү дээ. Тэр мэдрэмжээрээ л нэг үг хэлж байгаа. А миний мэдрэмж бол энэ удаад хэдүүлээ зөв хөдлөхгүй бол өмнөх жишээг давтчих юм бол хинч хожихгүй болчихж байгаа байхгүй. Одоо хожил ярмаар байна шүү дээ. Хожил ярих хэрэгтэй байгааз нөхцөл хүнд байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд ер нь бол шүү дээ харалтгүй байна. Парламент бол ингээд тактик арга тактиктай байдаг. Тэгээ энэ дээр юу гэдэг вөхөр сонирхлын бүлгүүдийг хилцүүлгийн шатанд оруулж ирээд одоо энэ хамтарсан засгийн газар ингээд сайд нарын суудал хуваарлдаг шиг за ингээд 3 хүн тавиад байгаа шүү дээ. Одоо ингээд сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл, хэвлэл мэдээллийн зөвлөл, Globe International ч гэдэг юм уу. За нөхдүүдийг оруулж ирлээ. За өөрсдийнх нь хэлж байгаа саналуудыг ингээд аягүй хөрхөн ингээд оруулаад авчна. Тэгээ эн чинь нөгөө юу ажиж штэ тий. Саналын тусах чинь. Ингээд эдгээр чинь олон удаагийн хилцүүлэг үнэхээр ажил явж байгаа л да. Би бол ойлгож байгаа энэ бол маш их ажил явж байгаа. Тэндээ өөрөө ихтгэл өмшил бий болоод ингээд явна. Баталж хаасаа гэж бодогдож байгаа аргагүй. А тэгтээ юу яхаараа яг эцсийн нөгөө батлахын өмнөхөн одоо яадаг вэхээр одоо жишээлбэл энд бид нар нийтээр нэг юм зарчим гэдэг хэсгийг айгүйх ярьж байгаа шүү дээ. Үндэсний аюулгүй байдлыг дээдлэн, төрийн нууцыг дээдлэн, олон нийтийн ашиг сонирхлыг зөрчин, үнэн шударга байдлыг эрхэмлэн ч гэдэм үү те. Энийг нийтээр ингээд 80-90% нь ингээд маасаараа ингээд эсэргүүцэж байгаа бол одоо эднэрийн тактик яадаг вэхээр за энийг чи хасаад өгчээ. Ингэж явуулна те. Нэг юм 8 шиг юм явах гэдэг шүү дээ. Тэнгүүдээ нуснаах гэдэг. Би хараа энийг ингээд одоо нөгөө жоо хэтрүүлтэй ингэж зүрлж ярмаар байхгүй. Нэг хүүхэд ингээд одоо юу гэдэг нь жоо том болоод ингээд хувцсан багтцсан хөрхий. Тэгсэн чинь нэг гадаас хөрснө. Хүү яа чиний хувцсан багтчихжээ.
Би над хувцастай солиод идэхгүй бол болохгүй ангингүүтэй. Нөгөө хувцсын тайлангуудаа нэг фотолог өмсөлт нөгөөт нь юм багт жижигхэн ч юм уу эсвэл тэгэнгүүтээ дээр ингээ өөрийнхөө логот тий. За тэгэнгүүтээ одоо өмдөж чинь солиод үе өмдөж чинь болохгүй байна. Тэгснэ тэр нь ингээд ингээ амар урт томдцсон. Тэгэл тэгсэн чинь за өмдөлтөө олчлоо тий шинэ фотологтой. За одоо би нэг айтаахан гоё ингээд тий кет авчиж болох уу гэсэн чинь үгүй чамд нэг бол гуталгүй бай. Нэг бол тий миний сонгосон одоо энэ пүүзийг л өмс. Тэр үрдүү юм уу гэсэн. Би хоёр зүйл хэлээ. Одоо энэ дээр ахаал нөгөө альч одоо энэ салбарт ажилладаг олон жил ажилласан судалгаас хэнийг ч үгээсгүйгүй энэ салбар малбар хуйлтайхыг үгээс гол нөгөө эхлэл нь энэ чинь нөгөө шинжилсэн найруулга доор ямар ч судалгаагүй анхдагч бол батлах гэдэг нь судалгаагүй баталсан хуулиуд ямар хүний эрхийн зөрчил төсвийн өргөө зардал болох бүтэхгүй юм дагуулдаг бид нар ковидын жишээн дээр энэ хуулийг хэн санаачсан? Тоо баримттай нь харцаа. Одоо тэгээд тоо баримттай нь харцаа. Тийм захимын хууль байна. 2 хоногт. Тэгэхээр тэр нөгөө энд одоо энэ хоёрын салбарын хүмүүс яриад байгаа. Тэгтээ пүүжэ чинь бас манай хуулийн салбарын хүн шүү дээ. Тэгээ яриад байгаа тэр гоё зорилго хуультай байна мэн гэдэг ямыг ерөөсөө үгүйсгээгүй дэмжиж байгаа. Тэгтээ тэрэнд ийм байдлаар судалгаагүй энэ хуулиар алдаатай байна. Тэгэхээр энэ алдаатай дандаа Монгол улс ингэж хууль бусаар хууль баталдаг жишээг хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө нөлөөтэй одоо ингээ хичнээн хүн дуурж яаж хүнд хүрч чадчих алдаагүй яг сонгодог батлагдсан хууль байна. Байхгүй. Одоо тийм ингээд баталдаг. Одоо тэнгууд бүгд хуйлгүй. Энэ ч гэсэн батлах байхтаа гэ хідүүлээ бүр хүлэн зөвшөөрч сууж штэ тий. Бид гурав жишээл түрүү тийм үг хэллээ штэ. Тэгэхээр яг ингэж хуулиа батлахаа бол судалгаа шинжилгээтэй хаанд ажиллаа хийсэн шиг хий гэдэг шаардлагыг энэ нөлөөтэй салбарын хуулийн дээр ганц удаа үзье л да. Одоо нөгөө 126 алцсан залуу гишүүд байгаа судалгаагүй хуулийг буцаагаад тэгээ бүгд хууль санаачлах хэрэгтэй байгаа юм чинь л одоо гишүүний хууль нь нөө 2 салгаад эрхчлөөний хуулиа салбарын хуулиа гой судалгаатай бариулаа ороод хууль санаачлах эрх нь байгаад оруулж ирээ батлаад нэг тийм жишг юу тийм либерти пап юм чинь би нэг жоохон либертари юм ярьж болох. Тийм жишг энэ нөгөө юм аа таахгүй. Салбарын хуулиа ингээ салгын малгай гэдгийг бол би бол дэмжихгүй байгаа. Яа тэгэхээр салбарын одоо нөгөө юу тийм төр олон нийт тэгээд одоо нөгөө хэвлэл мэдээллийн эрсэл гэсэн юм 3 одоо нөгөө мэдээллийн харилцаа байгаад байна шүү дээ. Энийг дэлхийд дахинд яаж зохицуулах ёстой юм гэдэг бол үнэхээр толгойн өвчин. За тэгсэн чи яасан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа одоо ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн эрслийг буруугаар ашиглаад дайм болж ингэж ингээд Америкийн засгийн газраас Hutchinson Coms гэж гаргаж ирээд тэгээд яахан бэ гэж судлаачаар судлуулсан. Тэгсэн чи ийм түүхэн хэм маягууд байгаа байхгүй. За хаан засаглалын үед яадаг юм бэ гэхээр дээр нь хаан байж гин. Тэгээ олон нийт хэвлэл мэдээллийн эрс бол доор нь байж гин. Хин юу бичгийг хаан засаглал. За социалист нийгмийн үед болохоор мэдээж нам тий. А тэгвэл одоо яг жинхэнэ нөгөө Америк либертар болоод ирэхээр яаж юм гэхээр олон нийтээр нь гарчдаг юм байна. Тэгвэл яах вэ гэж судлаачид асуулт тавиад судалгааны үр дүнд нь юу гарч ирсэн бэхээр энэ салбар чинь өөрөө сайжраад тэгээ нийгмийн хариуцлагатай байх юм бол гаднаас нь төр орж ирээд би зохицуулъя гэдэггүй юм байна. Тийм учраас энэ өөрийн зохицуул байгуулдаг юм хөгжих ёстой байна. Тэрийн нийгмийн хариуцлага гэж ингээд онол гэдэг ингээд нэрлээд дэлхийд даяар таарсан. Манайд бол ерөөдөө 2010-аас хойш маш ирж хүчтэй одоо энэ онол бол доминант болсон байж байгаа. Ямар хэлтэй онолоо? Нийгмийн хариуцлага онол гэдэг ийм одоо нөгөө сэтгүүлчд онол байд юм уу гэдэг бол байна. Тэгээд ийм онол байж байгаа. Тэгэхээр яг үе аль одоо нөгөө юу гэдэг юм бид нэр аль талаар харах вэ гэдэг асуудал байж байгаа байхгүй юу. Үнэхээр либертара гэж ярих юм уу, нийгмийн хариуцлага онолоо гэж ярих юм уу те. Тэгээд энийг ингээ учрыг нь олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл либертара онол ярьж байгаа хүмүүс олвор те энэ зах зээлийн жамаар ингээ хөгжих ёстой. За тэгж ярих нь нийгмийн хариуцлага онол ярьж байгаа бол салбар өөрөө өөрийн зохицуулалтаа хөгжүүлээ те ингээ ёс зүйтэй байх юм бол энэ эрх зүйн зохицуулалт нөгөө хууль мөлчин заавал чи ингэстэ нөгөө зарчим хууль руу ороод ирж байх шаардлагагүй энэ бол spontaneous order-оор зохицуулагдана гэсэн үг шүү дээ тийм. Ер нь хэрвээ хэвлэл мэдээллийн эрслийн эрх зүйн онцлог нь юу юм бэ гэхээр ёс зүй эрх зүйн зохицуулалттай байдаг байхгүй. Сэтгүүлч шийдвэр гаргадаг би энийг бичих юм уу бичихгүй юм уу гэдэг шийдвэр гаргадаг сонголтын дээр өдрө болгон байждаг байхгүй. Энэ их сурвалжийг сонгох уу энэ тав баримтыг байх. Тэгэхээр энэ бол яг тэр ёс зүйн зохицуулалт өөрөө эрх зүйн зохицуулалт гэсэн. Тэгэхээр тэр нөгөө ёс зүй дээр ингээд суурилж хөгждөг байхад манайхан болохоор нь хуулиар тэр ингээд хөгжүүлэх гээд байгаа тийм хандлага харагдав. Сэтгүүлчдийн эвлэс одоо байгууллагаас нэг асуумаар яг та хэд маань өөрсдөө яг тэр концепц тодорхойлж чадсан юм уу яг одоо хууль зүйн амтай тэр амар чухал асуудал санагдаад байна. Ингэсэн юм аа.
Эсвэл шууд та нар дээр тулгацсан юм уу? Яг хоо ингэсэн хуулийн төслөөр ингээ санаачилсан ажлын хэсэг байгуулж байна орох хүсэлт хууль тогтоомжийн хуулиар бас энэ салбарын нэг төрлийн бас байгууллагын дээр оруулах хэрэгтэй юм шиг юм байна шүү дээ. Тэгээ орсон. Тэгээд ажлын хэсэгт орсон хүмүүсийн асуудлыг судалгаа, үзэл баримтлал асуусан чинь үзэл баримтлалыг хууль бичсний дараа авчдаг гэсэн байхгүй. Тэгэл ерөөсөө судалгаагүй ингээд явцсан. Бид нар байгаа судалгаа юмаа хийлээд хийгээл тэгээ ямар ч байсан нэг төсөл гараад ирсний дараа энэ салбарынхнаас одоо ийм болсон ингэхүү тэгхүү тэгээ санал аваад тэр хууль боловсруулах одоо хууль баталдаг тэр институцэд нь найдах юм уу? Тийм байдлаар л явцгаахгүй. Бид нарт болоод үзэл баримтлалыг танилцуулаагүй шүү дээ. Дискусийн дараа бичдэг гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр чи яаж байна? Тэгэхээр би хэлээд шүү дээ. Энэ бол тэр хууль санаачлагчдын тэр хууль боловсруулж байгаа манай төр засгийн өөрсдийнх нь чадамж ур чадварын л асуудал байхгүй юу? Тэр зүрийн албаагч ур чадварын асуудал. Ур чадвар чи өөрөө айгүй субъектив шүү дээ. Бид нар асуудал баримтлал судалгаа асуухаар байхгүй гэдэг нь би өөрөө юу гэж тайлбарлая. За хамаагүй. Тэрийг мэдэхгүй баримтлахгүй энэ чи одоо тийм л зүгээр. За одоо ер нь бол дуусгах чинь юм байна. Амар гоё сэтгүүлчд байгаа учраас айгүй гоё болж байна. Одоо яах вэ? Одоо яах вэ гэж. За ингээд яачч. Одоо ямар тактиктэй явах вэ? Би бол зүгээр тэгж бодож байна. Гарууд бульдозердол усах бах. Тэгтээ аль болох их нөгөө Мишоко сайн нүдэж чадвал манайс арай өөрсөндөө ирүү хоёр хөлбөр дээр. Тэгээд хараа нөгөө хуулийн төсөл гэдэг нэг цаас байхтай хамт одоо ёсчилсан нэг юм байсан. Тэр дотроос нь судалж чи авчаар юм аа гэхэр зүйл байгаа. Ер нь тийм шүү дээ. Бүх юм нөгөө хэлбэр дээрээ байдаг шүү дээ. Ингэж болох уу? Хоёр хөлбөр байгаа шүү дээ. Одоо бид нар тийм. Хоёр хөлбөр дээр ямар хоёр хөлбөр? Хуулиа зассан гэдэг. Уцаах батлах гэдэг хоёр юм байгаа. Тэгэхээр хоёр одоо гаргалгаа юм аа. Тийм. Хоёр хөлбөр дээр бид нарт бас хөлбөр байх хэрэгтэй байхгүй юу? Тийм үстэй. Тэгэхгүй одоо парламентын тэр өөрийнх нь эрх мэдэлд хөтлөгдөөд ард түмэн байхгүй юу? Ард түмэн энэ эрх хэрэгжүүлэгүүд үгнүүлж болохгүй. Тэгэхээр энэ хоёр хөлбөр дээр нь ашигтай байж болох хөлбрүүдийг л ярих зүг болчиход байна. Одоо яах вэ гэдэг дээр. Одоо яах вэ гэдэг дээр хэлүүлээрэй. Миний хувьд бол энэ парламент бол яаж баталдаггүй гэхээр альва хуулийг намын бүлгийнхаа Viber дээр яригадаад за энийг дэмжихгүй гэдэг үүрэг чиглэл аваад явцдаг. Ерөнхийдөө ихэнх нь уншихгүй, ойлгохгүй. За ерөнхийдөө энэ хуулийг одоо явуулах юм байна гэж ойлгоод ороод ингээл явна. Зүгээр би бол ингэж бодож байгаа юм. Зарим нь ингээд одоо батлахгүй бол хуйлгүй боллоо гэж нэг юм яриад байгаа байхгүй. Энэ парламент ямар тарах гэж байгаа юм шүү дээ. Ямар ингээд сүүлчийн парламент биш. Энэ дэлхийд даяар ардчил хумигдж जैन те популизм амар их газар авж जैन. Дээр нь манад нөхцөл байдал ямар байгаа вэ? Сүрэг хүчингүй байдалтай байна. Яг ийм тохиолдолд бид нар юундаа яарад байгаа юм? Сайжруулах гэж байгаа нэрээр одоо энд нэг юм сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэдэг шиг энд ингээд хоосон байсан ерөнхийдөө 98 оны хууль чинь нэг тийм философийн шинжтэй гэх юм үзэл санааны шинжтэй те яг эрхчлөөний үзэл санаа зачил энд ингээд нэг юм сав тавих гээд байгаа байхгүй юу? Одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний хууль гээд а энэ гоё сав байж болно. Тэнгуудаа энийг дараа нь өөрчлөн шинжилээд ингээд явхад бол айгүй амархан болчихно. Энд угаасаа нэг юм бий болцсон учраас. Тэгэхээр нөгөө Батулгаа хүртэл хэлсэн шүү дээ 98 оны хуулийн автор нь эртээд бидний сэтгүүлчдийн форум дээр орж ирээд та нар чинь тэнэг юм уу гиний юм уу? Яагаад ийм эргцүүн байдалтай болох гээд байгаа юм бэ? Ингэж ийм эргцүүн байдлын тухай хууль шиг юм ийгээд байна гэдэг. Ийм гал руу бити орооч гэж бүр үнэхээр сануулж хэлсэн. Тэгээ би энэ яагаад би зүгээр ихтгэл үнэмш төрөхгүй байгаа гэхэлэр яг гоо ер нь бол ингээд хууль ингээл яваал энэ маш их процесс өрнөж байгааг ойлгож байгаа ч гэсэн ерөнхий нөгөө нэг ийм хандлага нь айгүй зөвүүн байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл шүү дээ. Нэр нь ингээ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль гэсэн мөртлөө 6 дугаар зүйл дээр нь хэвлэл мэдээллийн эрхчлөөг төрөөс хангах баталгаа гэсэн юм үг байгаа. Энэ чинь заяагдмал эрх шүү дээ. Энэ чинь үндсэн хуулинд дархлагдсан бүр энэ чинь хүний суур эрх шүү дээ. Энийг төр ингээ лиценз шиг өөрийнхөө нэг олгодог юм зөвшөөрөл лиценз шиг баг ийм хандлага энд явж байгаа. Дээрээс нь 98 оны хуульд биш төр хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглоно гэсэн гоё залтаа. Тэгвэл хууль шинжилж байгаа юм бол сайжирдаг үстэй. Тэгвэл яагаад ерөнхийлөгчийн дэргэд Монцамын агентлаг байна гэдэг бүр зүйл залт орж ирж байгаа. Явандаа энэ бол биш асар хүчтэй тийм байгууллага болно. Яагаад гэвэл чинь жинхэнэ хүчний ийм төв болно. Дээрээс нь бас нэг тэр нэг одоо үндэсний аюулгүй байдал юу вэ те? Айхтар залтууд оруулснаа хууль зүйн сайд нь юу гэж тайлбарж байгаа хэрэг? Яг ер нь альва хуульд ер нь зарчим юм байх ёстой шүү дээ. Эний чинь дараа нь шүүх мөнхтөр нэг хэрэглэхгүй шүү дээ гэж байгаа юм. Тэгвэл яагаад хууль дээр тэрийг бичээд байгаа юм?
Зүйл заалтаар орсон л бол тэрийг ашиглана үстэй. Монцомог асуудал яах вэ? Шүүгчийн итгэл үнэмшилд нөлөөлнө үстэй тэр чинь. Шүүгчийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж байгаа үстэй. Гэх мэтээр ингээд ерөнхий би бол ерөөсөө шууд одоо гişүүд харж байгаа бол энэ хуулийг та бүхэн битээ дэмж. Сая хэлц хэсгийн дэмждэгт би харамссан. Одоо энийг нэг удаа хууль санаагчд буцаа яа. Яарах шалтгаан алга тийм. Яарах шалтгаан алга. Одоо юу гэсэн юм бэ? Яарад яах вэ юм? Зорилго нь агаа. Аяа болцсноо. За хууль санаачилсан хүмүүс байвал хүмүүстэй энэ хуулийн төсөл ийм үндэслэлтэй юм аа. Ийм судалгаа байгаа учраас юм аа. Үзэл баримт маань ийм юм аа гэд дахиж сайжруулад гаргаад тайлбарлаад хамгаалж чадаа тэр гişүүдийнх нь олох санал нэгдүүлэлт хэрэл үсттэй. Миний хувийн бодол гэвэл эрхчлөөгөө хуульчлаа жаргалаа гэж ярьдаггүй, эрхчлөөгөө тунхаглалаа л гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ эрхчлөөг бас хуульчлах тусам, зохицуулах тусам хязгаарлалт орно гэдэгтээ бол бас санал нийлж байна тийм. Тэгэхдээ энэ салбарт бас ажиллахад хэцүү болж байгаа. Тийм энэ нэг хуулиар шийдэгдэхгүй. Над дээр нөлөөлөд нь штэ. Тэр нөгөө хиний хэлдэг нөгөө намайг бол ямар амархан юм бэ гэдэг шиг болчиход нь штэ. Сэтгүүлчтэй хэвлэлийг те ямар амархан юм бэ? Худал мэдээлэл гэхгүй шал өөр шалтгаан үүсгэж байгаа ш те. Төрийн нууцад халтсан, ингэсэн тэгсэн боснуулсан. Тийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш байсан байна. Бараг гэмт хэргийн зорилгоор мөнгө олох зорилгоор бичсэн байна гэдэг рүү л мушгих гэдэг болсон байхгүй юу? Тэгэхээр бид нарт хамгаалалт хэрэгтэй байгаа. Бас туйлшруулж бас болох үний үндсэн эрхийг үндсэн үйл заасан эрхийг баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээнэ гэсэн байдаг шүү. Тэгэхээр төр энэ эрхийн төлөө баталгаа гаргаж өгөхийг чи бас буруу гэж хэлж болохгүй. Нөгөө талаар Батүл Баатрын хэлсэн болгон бас зөв биш те. Туйлширч болохгүй. Бид нар нэг тийм догматик ч юм уу хандаж болохгүй. Нөгөө талыг бид нар судалгаагүй хандсан гэж сайдын бүх юмыг бас хамгаалаад явж байна. Үндэслээ судалгаатаа гаргах. Сайдын хэвлийн төлөөлөгч. Би бол айл-айлтай нууц гэдэг юм байна. Бисла нөтр шүү гэж. Би хараа энэ салбарт хүнд цалин өгдөг ажлыг нь хийж үзсэн. Энд чинь бизнес ахгүй мөнгө олох ямар хэцүү гэж уул уурхаа биш байхгүй. Дээр нь би сэтгүүлчдийн эвлэл дөрмөр ганцхан л үүрэгтэй мэрэгжлийн эрх ашигыг хамгаалдаг. Би зөндөө эдгээр хуулийн зөрчил асуудлыг сонсоод ингэ явж ийсний хувьд бас болохгүй юм байгаа гэдэг үүднээс хандаад байгаа болохоос биш тэр алтан гэрлийг хамгаалах энэ төр бол надад бүр ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Зүгээр нэг талтан гэрэлтэй би нэг тал дээр миний өөрийн бодол нэг тал дээр завны нэг тал дээр гарцсан бийж болж чи тэрний яа буруудах чам. Энд чинь либерал үзэл юм уу? Энд чинь эрхчлээ юм уу? Одоо яг либерал зүгээр би бол зүгээр ингэж бодоод байгаа. Бусдын олон оруулж үзэх эрхчлөөний хууль гэж хэлж байж болохгүй юм байна. Нэг юм бол тэр юм байна. Ядаж энэ нэрийг өөрчлөх хэрэгтэй. Эрхчлөөний хууль гэж байж болохгүй. Одооч байгаа шүү дээ. Дээрээс нь төрөөс хамгаалах гэдэг утгаараа гавьяа агуулж өгч байгаа юм шиг яриад байгаа байхгүй юу? Болох юм гэж л би бодож байна. Тэгээд дээрээс нь зүгээр ийм би сэтгүүлч биш. Би тэгтээ ингээ олон нийт рүү гарсан үйл ажиллагаа хийдэг. Хэвлэн нийтлэгч. Тий. Тэгтээ над дээр маш их дарамт ирж байгаа. Зүм мэрэгчлэн байр. Намайг чинь бүр ингээ 9 шүдээр дарамтлж чинь те. Ингээ чинь. Зүгээр жижигхэн юм дээр шүү дээ. Маш жижигхэн юм дээр ингээ дарамт ирж байгаа байхгүй. Жижиг юм дээр л дарамтлаад идэм бил. Тэгээд имзэг байх тусмаа дарамт нь өндөр. Огцрох гоодах тусмаа дарамт нь бүрий. Адгаад дугаар болгон дээр яриад байгаа. Тэгэхээр энэс л би хамгаалуулмаар байна. Одоо жишээл ингээл татврын эсрэг бид нар ингээл хөдөлгөөн явуулаад татвараа багасгах гэж явангууд татвараа багасгах гэж битсэн хүн болгоно руу мэдгүй одоо тэр факт байхгүй шүү дээ. Тэгтэл ярьцсан байна. Ингээл байна уу гэж сайн байна уу? Над руу хандж байна да. Үгүй чамраа яриаг. Би хоёулаа бол айгүй нормал нь шүү дээ. Ерөөсөө тийм ш. Тэгэхээр ерөөсөө хэдүүлээ яг энийгээ сайн бодмоо. Яах вэ гэдгийг ярьсан шүү дээ. Яах вэ гэдгийг тэр ингээ бид нар тэднээс судалгаа шаардж байгаа адил бид нар яагаад болох вэ болохгүй вэ гэдэг судалгаа үндэслэл сайн гаргаж өгөх гаргаад хуулиа мөрдөхөө ингэж яриад ямар ч яасан. Одоо тэгэхээр яах вэ гэдэг тэр за би саналаа хэлээ. Яах вэ гэхээр бид нар ингээ зүйл заалт руу ороод хөврөөд явах юм бол тэр эрхчлөөний эсрэг юм ярьж байгаа хинж байхгүй шүү дээ тий. Энэ хэвлэл мэдээллийн салбар эрх зүйн үндэслэлтэй хуультай болоосоо гэдгийг эсэргүүцэж байгаа хүн нэгж байхгүй. Тэгэхээр нэг талтаа одоо миний одоо хуульчийн хувьд логикийн хувьд ядаж бүр хууль зүйн үндэслэл биш юм аа хэдүүлээ логик яриа л та тий. Тэгэхээр хууль тогтоогч
бид нар ч хуультай оронд амьдарч байгаа, шүүхтэй улсад амьдарч байгаа. Хууль тогтоож хуулийн дагуу хуулиа бичиж ажиллаа хийх ёстой. Хуулийн дагуу хуулиа бичиж хуулийн бүрдүүлбэрээ хангаад ажиллаж чадахгүй бол бойл гэдэг шаардлага. Тэгэхээр эрхчлөөний гэж нэртэй байгаа одооны хуулийн шинжилсэн найруулга гэж байгаа бол тэр хуулийнхаа шинжилсэн найруулгыг хийх ёстой судалгааг нь хийгээд сайн томьёолоод танилцуулаад тэн дээрээ хуулийнхаа дагуу хилцүүлгээ хийгээ явъя. А тийхгүй өөр салбарын хууль бичээд шал өөр ингээд тэгээ судалгаа нь байхгүй, шаардлага хангахгүй, судалгаа авахгүй гэдгээ чуулган дээр хүртэл хилээ суугаад ингэж хууль баталж болохгүй, зорилго нь аргаа зөвтгөхгүй. Тэгэхээр ийм хуулийг цаашдаа батлаад явдаг, баталсаар ирсэн жишгийг одоо энэ гол дөрөвдөг засаглалт болсон нийтэд одоо нөлөөлөх чадамжтай энэ салбарын хуулийн дээр хідүүлээ энэ жишгийг зогсоод залуу гишүүд байгаа эднэрт нөлөөлж энэ судалгаа ямаа атгуулж чаддаг бол ингээд яг энийг л одоо яг энэ хуулийн жишээн дээр л тасн зогсоё гэдэг нэг санал байна. Хоёрт энэ гишүүд чинь хилцэж байгаа хуулаа бүгд бүх салбарыг мэддэг байх албагүй гэдгийг ойлгож байгаа өөр үзэл бодолтой гэж бол. Тэгтэл наад зах нь хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зүйн байдал ярьж байгаа чинь олон нийтийн сүлжээг хольж яриад Facebook яриа суугаад байгаа гишүүд яаж энэ хуулийг чинь ярьж батлах юм бэ? Юу батлах гэж байгаа? Нүдэн дээр эрэгтэй эмэгтэй очлоо гэсэн байна. Ямар харилцаа зохицуулж байгаагаа ойлгохгүй шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зүйн байдал редакц ярьж байгаа чинь тэндээс редакц ярьж байхад Facebook яриа ажлын хэсгийн ахалж байгаа нэг гэж байгаа шүү дээ. Алтан гэрлийн хуулийг бол дэмжихгүй. Ямар ч үндэслэл хийх. Тийм учраас бид нар хэрэгж хэрэгт унж болохгүй юм аа. Тэгэхээр ингээд энэ бидний хийж одоо нөлөөлж ойлгуулах ажил бүгд судалгаатай байна. Одоо клуб зөндөө судалгаа яадаг, пүүжэтэй марахгүй зөндөө практик судалгаа байна. Тэрийг гişүүд уншихгүй байгаа. За сая ингээд сэтгүүл зүйн байгууллагын санаачлагаар судалгаа хийлээ. Яг энэ төсөл дээр үнэхээр хангалттай байна гэдэг судалгаар гараад ирлээ. Энэ доктор бас ингээд судалгааны ажил хийгээ хамгаалсан байна. Ингээд зөвлөл дээр ч гэсэн зөндөө факт салбарын мэдээлэл байгаа. Энэ факт судалгаануудыг хинж өгөөсөж чадахгүй. Гэхдээ яг зөв өнцгөөс нь ойлгож гэнэ үү гэдэг чинь тэгээд та нарыг хуультай болгож өгч чинь та нарын эрхийг баталгаажуулах чинь гээд нэг гавьяа агуулгах юм шиг ингэж ярьчаад цаана төр хажуудаа хэвлэл мэдээллийн байгууллагатай байж болохгүйгээ заалт байхад хамгийн сүүлд цахимын яамны сайд нь гарч ирээд худлаа мэдээллийг шалгадаг цахимын яамын дэргэд нэгжтэй олно гэл ингээд хуулиа зөрчөөд яриад байж байгаа сайттай ийм улс орн тэгээ хуулиа зөрчөө хууль баталж байгаа юмыг бид нар таслан зогсоохгүй бол эн чин цаашаа тий тэгэхээр сэтгүүлч нарын нөлөө энэ одоо бүх гишүүд чинь хэвлэл хараа сууж идэг болсон сошиал харж байгаа яг энэ нөлөөг ашиглаа хууль тогтоомжийн хуулийг хэрэгждэг болгоё. Тэгээ бид нар ингээд зөв сайхан судалгааны үндэслэлтэй хууль нь ороод ирвэл хинж эсвэргөөцүүдийг тэрийг батлаад явах хэвээр. Дээрээс нь нэг олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн байгууллагын ялгаагаа та нар энэ гишүүдэд ойлгуулж өгөөч тий. Ийм асуудал байна. А гуравт нь хамгийн сүүлд нь хэлэх юм нь одоо ингээд байгаа хгүй. Бүгд одоо ингээд гишүүдтэй ч уулзаж саналын сонсч үзсэн. Наа хуульчин бол наран засгийн одоо чиж бас ингээд туршлагатай болж мэдж байгаа. Батлагднаа. Чиж мэдж байгаа, би ч мэдж байгаа. Тэгэхээр чи наа судалгааныхаа саналуудыг наа сэтгүүлч нартаа бид нарт ингээд англиад угаасаа наа хуульчин батлагдах юм чи хамгийн байж болохгүй хэдэн заалтын ялгаад ингээд үгүй хамгийн чухал гэснэг. Бид нар ингээд залуу хүмүүс байж хууль зөрчил хууль батлна гэдэг юмыг зөвшөөрөөд ингээд уусаа зүйл заалт руу нороо ингээд явж юусоо болохгүй ингэж яриа сууж байгаа бол бид нар амар харамсалтай байна. Бүгд дор дураа 10 20 жил хийсэн ажлаа үгүйсгүүлж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр ингээд эргээд надад тусалж чадахгүй хуулийн төсөл батлагдж байгааг би харж чимээгүй сууцуучаа дараа нь өмгөөл хийх гэхээр ноорог дээр за бид хоёр өмгөөлөгч хийлээ гэхэд юу ямар баларсан заалтаар та нар мэдүүлэг аваад байгаа ингээд тэр ажиллагааг зогсоож чадахгүй шүү дээ. Прокурорын зөвшөөрөлтэй ажиллагаа явж байгаад тэрийг өмгөөлөх зогсоож чадахгүй шүү дээ. Хуулинд чинь бид нар туслах юм байхгүй шүү дээ. Эрүүг иргэн шийдвэрлэх хууль прокурор мөрдөгчийн гаргасан саналыг 24 цагийн дотор шийднэ гэчихэд өмгөөлөгчийн яг адилхан асуудлаар гаргасан гомдол хүсэлтийг 14 дээр нэмэх нь 14 гэсэн 28 хоногийн хугацаанд шийдэж шүү дээ. Энэ хууль чинь биднэрт тэр хэвлэл нийтлэг үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг өмгөөлье гэхэд байгаа хууль чинь тусвалж чадахгүй ах чинь энийгээ засаж сайжруулах үнэхээр тэр баталгаа гэдэг гавьяа байгуулж өгөх гээд байгаа юм бол энэ тэгээд хэрэг болдог хуулиа баталж өгөл дөө. Тэгээд судалж чадахгүй байж хууль бичээ батлах гэдэг энэ явдлыг бол энэ салбарын яг энэ хууль дээр тасан зогсооё. Одоо яах вэ хэдүүлээ одоо ийм юм хийяа л гэж залуу гишүүдэд уриалмаар байна, юм уншдаг гишүүдэд сонсдог гишүүдэд уриалмаар байна. Энэ салбарын хүн үгийн сонсдог олон дагагчтай нөлөөлөгч та хэдийг уриалмаар байна. Тэгээ өнөөдөр ийм судалгаа байна яриа гэхэд зөвшөөрөөд ингээ урьдсан амраадаа бас баярлаа. Ингмээр л байна юусоо. Нөгөөдөл чинь хэвлэлийнхнийхээ маш их сонсд юм л. Үнэхээр сонсдог шүү та нарт найдаж. Бүр үнэхээр сонсд юм лээ. Бүр хэвлэлийнхэн битгийл зүгээр нэг лайвчтай хүртлээр сонсд юм лээ. Тэгэхээр хууль тогтоомжийн хууль гэдэг тэрэн дээр жоохон нөлөөлөж гойж. За одоо би мөрөөдөл ярих уу? Хэрэгтэй тий. Одоо миний ээлж авчлаа. Шаардлага.
За мөрөөдөл гэж болж шаардлага гэж болж. Ер нь яах вэ гэхээр ерөөсөө нөгөө миний хэлэх гээд байгаа гол санаа бол сэтгүүлчид тохиолоод байгаа тэр нөгөө эрх зүйн асуудал бүгдээрээ хэвлэлийн эрхчлөөний асуудал одоо хуультай холбоотой биш байна. Хуулийнхны барьж байгаа хууль. Дээр нь болохоор ингээд одоо юу гэдгийг сэтгүүлчдийн эрх зөрчигдөд байгаа бол тэр нь одоо эрүүгийн хуультай юм уу эсвэл одоо албаны төрийн болон төрийн нууцын тухай хуультай ч юм уу ийм байгаад байна. Тэгэхээр бид нар энийг ялгаж салгаж үзээд үнэхээр одоо орчноо сайжруулах гэх юм бол ер нь бол тэр болохгүй байгаа хуулиудыг баг багаар өөрчлөө засаад ингээд явах нь бол зүйтэй. Ганцхан хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчилчлөө гэд сэтгүүлчийн ажил бол гой болохгүй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Өөр хэлбэл эн чинь маш урт хугацааны ажил байж байгаа байхгүй. Ерөөсөө яарал бушуухан шуураад хийчих ажил биш нэгдүгээр. Хоёрдугаар нь эн чинь явж сэтгүүлчийн эрхийн асуудал яригдаа нөхөр үгүй. Хүний эрхийн асуудал яригдчих байгаа байхгүй. Хэрвээ одоо сэтгүүлч ядын их сурвалжаа хамгаалж чадахгүй байгаа бол одоо хин нэгэн одоо инфлюенсер ч юм уу их сурвалжаа хамгаалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө хүний эрхийн тэр одоо нэг холбоотой тэр хууль зарлууд нь сайжраад хүний эрх зөрчигдөхгүй тийм нөхцөл байдал ах бол сэтгүүлчийн ажил хийхэд бол сайхан болох болохоос биш тусна аач савнд хийгээд ганцхан тэрийг сайжруулах асуудал ерөөсөө биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Баярмаа доктор та нөгөө хуулийн тоонуудаа нэг хэлчихэж. Одоо дагах хууль хангалтгүй байгаа гэдэг дээр нэг жишээ. Баярмаа докторын судалгаан дээр тэгээд пүүжээ ийшээ тэгээд хамгийн сүүлд нэг базар. За ер нь нийт тоо бол ерөөхдөө 112 хууль ямар нэгэн байдлаар холбоотой байна. За тэгээ задлаад үзэх юм бол наана ингээд дэмцсэн юм шиг мөртлөө цаана бол төрийн үйл ажиллагааг бол дэмцсэн. Хил мэдээллийн хэрэгсэлтэй бол төдийлөн холбоогүй залтад асар олон байгаа. А хил мэдээллийн хэрэгслийг дэмжихсэн нь бол 6хан залттай. Тэр нь болохоор юу аж нэхэр одоо манай үндсэн хууль, хэвлэлийн эрхчлөөний тухай хууль муу эрүүгийн тухай хууль тий 6 байна. За бусд нь бол ерөөсөө одоо юу хязгаарласан. Хязгаарласан нь бол 65 байна. А төрийн хязгаарласан нь 10хан. А хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарласан нь 42 гэх мэтчлээ. Ийм тоо гарч ирж байгаа. Хуулийн тоо яриад байгаа шүү дээ. За одоо хүнийг оруулаач ээ. Хөлбөр дээр ийм байгаа юм. За яарад яхав те. Сэхэнд орцсон. Сэтгүүл зүй бол үзэл бодлоо. Би бол пүүжиг сэхэнд орцсон. Би бол пүүжиг маш сайн ойлгож байгаа. За тэгээд яг тэгвэл өөрөө амьдрал дээр мэдрээд байгаа учраас чамайг амар ойлгоод байгаа. Тэгэхээр бид нарт одоо жор авах хэрэгтэй. Жор нь юу вэ гэхээр би үзэл бодолтой нь бол үзэл баримталтай нь бол нийлэхгүй байгаа. Бидний жорчин харин зүйл гарч байгаа үзэл баримтлагч ямар үзэл баримтлах вэ? 98 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний одоогийн хууль. Энэ дөрвөн залтыг за одоо зүгээр жишээгээрээ төгөлдржүүл хийдүүлээ. Ямар зохицуулт нарийн эмэхгүй заяа. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэлч нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж. За наадах чин буруугаар хэдэн 10 кейсээр ингээд янгууд асуудалтай тийм үү? Зөрчлийн хууль дээр үгүй сэтгүүлч нэвш юм шүү дээ. Хэвлэл мэдээлэл юм биш дээ гэжсэн тохиол би шүгүүд дээр. Хоёрдугаарт энэ технологийн төвшил буюу лайвын асуудал. Хин нэгэн хэлсэн хүний үгэн дээр хамтран хариуцлагчаар ч юм уу татагддаг. За энийг сайжруулах хөлбөр байна уу? Болж байгааз бичиж. За төр дэрэгдээ хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй байхыг хориглоно гэдгийг сайжруулах хөлбөр байж болж байгаа. Цухтаагаад байна шүү дээ. Энэ хуулиар ч гэсэн шийдэхгүй цухтаагаад байгаа юм. Тэр чинь нөгөө яамны эрх зүйн байдал за агентлагийн эрх зүйн байдлын хуулиудаар бичиж болно. Нэгж хилтэс альбаа одоо тийм бүтэц ажлуулахыг хориглоно ч гэд болоо байхгүй юу. Чадахгүй дэ биш шүү дээ. Сонирхолгүй дэ байгаа байхгүй одоогийн төсөл дээр байхгүй. За 3 дугаарт одоо төрөөс олгож буй асуудалтай холбоотойгоор бусад асуудал чинь өөр юу байгаа лээ? 98 оны заалт дээр чинь. За нийтлж хэвдрүүлэх хэвлэл мэдээлэл хэрэгсэл хяналт тавих буюу цензур гэж байгаа тийм хаалт байгуулахыг хориглоно гэж байгаа. За энэ манай нараа хэлж байна. Яг хэлдэг захим хөгжлөлтсөн холбооны юм. Зүгээр нэг цагдаагийн хурандаа гарч ирээд хэлдэг. 2020 оны 9 сард ч тийм. Худал мэдээлэлтэй тэнцэх нэг захаа байгуулсан л гэж. Үеийн үед. За хяналтын асуудлууд маш их байгаа. За тэгэхээр энэ зарчмыг төгөлдөржүүлээд ахаад ингэж бичиж болж яана гэж байгаа. Зохицуулт руу орохгүйгээр. 3 дугаарт яг Баярмаа судлаачийн хэлж байгаа шиг бусад дагах хуулиуд дээрээ сонирхол байхгүй буюу чулуу шидсэн. 5 хуулийг хараагүй тий. Огт хараагүй. Тэр 6-ыг чи одоо ингээд босгоо гараад ирж болж байгаа. Хэдэн 10-ыг одоо бид нар нэмэхэд бараг 100 хүргэн заяа. Зар сурталчилгаа гээл ингээд бүгд нэмж штэ өөр хууль нэмэхэд. Харилцаа албаны. Яг одоо тэр агуулгаар нь төрөөс олгож байгаа, хязгаарлаж байгаа, хянаж байгааг нь бүгдийг өвчнгөө болгож болно. Ягаад гэвэл энэ хуулийн хүрээнд тэдгээр өвчнгөө орж болно тий. За энэ томьёол руу аваачихгүйгээр тэр хараат ус сэтгүүл зүй өөрийн зохицуулт байд юм уу? Худал мэдээллийн тодорхойлтууд гэдэг олон асуудалтай зууралдаад тахаар асуудал нь нэмэгдээд хүндрээд байгаа юм. Тэгэхээр
нөхцөл байдал бол хүнд байгаа. Хуулийн төсөл ярих юм их байгаа. Гэхдээ бидний марахгүй үзэл баримтлал бүх хүнд байгаа байхгүй юу? Марахгүй. Энэ өөрөө улс төрийн ашиг сонирхол орж ирэх эсгүй зүйл. Энийг сайжруулчихъя л гэж. Тэгэхээр болж байгаа үз. Үзэл баримтлалын чинь ихэнх хэсгийг авч хаяад үндсэн нөгөө концепт зарчмыг төгөлдржүүлж болчихж байгаа. Энд дээр чи бүгд өөрийн гэсэн жортой байгаа. Нэг нөгөө хэлэхэд судлаачд. Тэгээ энийг яагаад сонсохгүй вэ? Яагаад ийм судалгаануудыг сонсохгүйгээр үзэл баримтлалын сүлд хийж байгаа. Энэ өөрөө сонирхолтой. Тэгэхээр тэр хардах байд юм уу? Одоо болгоомжлох асуудлууд гарч ирж байгаа чи энэ багхгүй. Тийм. Тэгэхээр одоо энэ бүхнийгээ сонсгоё гэж гарц байна те. Одоо салбар дээр нийлдээ зарласан ингээд суглын ажлын хэсэг байгуулад яригээд тэн дээр бүгдээрээ яриад тулгаж олж те. Ингүүл гэдэг те. Бүхэл бид нар мэдэхгүй шүү дээ. Тэд нар энийг хин ч ингээд сонирхол судлаад бидний төлөө сэтгэл нь өвдөхгүй байхгүй. Тэгэхээр бид нар энэ яриад байгаа бүхнийгээ нэгтгээл өгөөл өнийг өшөө сайжруулах гарц гаргалгаа юу байна тийшээ явж үзье гэдэг ийм асуудал. Дээр нь зөвхөн эрх зүйн асуудал биш, эдийн засгийн орчин маш хэцүү болсон. Өнөөдөр мөнх хаанаа төрөлдөл шүү дээ. Том компаниуд нь бүгд төрийн төсвийн мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож амьдарч шүү дээ. Хэвлэл мэдээлэл яг адилхан бүгд л төрийн төрд үйлчилгээгээ нийлүүлж хідэн цаас олж амьдарч хүмүүстэй цалин тавьж энэ юу төрж байгаа гэхэлэр 90 оноос өмнөх нөгөө төр засгаа даргаа дагаж сурвалжилдаг сэтгүүл зүйрөө бид нар буцаа орж байгаа. Тэгчээд бид нар юу хэвлэлийн эрхчлөө, юу чөлөөт хэвлэл ярих юм бэ те. Тэгэхээр энэ чөлөөт хэвлэл гэдэг юм сектор байгаа. Энийг бас хүчтэй байлгах нь хүн болгоны үүрэг. Хэвлэлийг чөлөөт хэвлэлийг л нухаж байгаа тохиолдолд нөгөө бус нь ямар амархан юм бэ л байхгүй да. Чихийн мушиг гэд ямар амархан юм бэ л болно. Тийм учраас энийг хэвлэл мэдээллийнхэнд хамаатуулж энэ хуулийн төслийг яриад байгаа. Хэдүүлээ энэ одоо шалтгаан дээр гэдэг юм уу те. Энэ давлгаан дээр мордож аваад энийг сайжруулахын төлөө бид нар илүү өргөн хүрээнд илүү мэрэгжлийн ажлын илүү боломжийн хөлбөр тавиад үзье л гэдэг ийм гарц гаргалгааг л дараагийн ээлжинд яривал ямар вэ гэдэг юм байр суурьтай. Тэ хэвлэл мэдээллийн энэ хууль бол нөгөө нийт иргэдэд хамаатай ер нь иргэдэд юу байдаг вэ гэж бодохоор иргэдэд зэвсэг хүчин байхгүй, төсөв байхгүй, эрх мэдэл байхгүй, албан тасалгаа байхгүй тий. Иргэдэд юу байдгүй гэхээр сонгох эрх байгаа. За дараа нь хяналт тавих эрх байгаа. Тэр нь хэвлэл мэдээлэлээр дамжиж ирдэг. Тэгэхээр энэ маш чухал хууль. Одоо бид нар нэг юм дотоод салбарын асуудал юм шиг яригадаад байгаа боловч бүх хүнд хамаатай. Тэгэхээр нөгөө миний хараад байгаа үнцэг болохоор анханасаа ихтгэл үнэмшил төрөхгүй байгаад байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо Улаанбаатарын асуудал дээр Улаанбаатарын нэг цэнхэр хүстэй хүн энд амар ингээ санаа зовоод яваад байгаа. Би ихтгэл үнэмшил төрдөг байхгүй юу. Хэрвээ Улаанбаатарх сумын нэг иргэн тэндээс ингээд явж байгаа бол тэр яг нөлөөлөл хүртэж байгаа иргэн учраас би тэр хүнд итгэнэ. Гэтэл ингээ шаал өөр газар юм те. Тэрэн шиг энэ манай одоо нөгөө үг байдаг шүү дээ. Улс төрчид хэвлэл мэдээллийн эрхчлөө яриад эхлэвэл хэвлэл мэдээллийн эрхчлөө чинь аюулд орж эхэлж байгаа шүү гэдэг нэг үг байдаг шиг. Зүгээр энэ өнөөдөр орчноо харъя. Дээрээс нь энэ явж байгаа хуулийг одоо манай судлаач нарын хэлж байгаа энэ зүй тогтол энэ хандлага нь айгүй буруу ингээд бүх юма зөрчөөд явж байгаа энэ байдлыг харъя. Юундаа яарахын те. Дараа нь энэ ийм одоо эрх зүйн орчин бүрдчихээр дээр нь одоо амрааг таслал тавиал нэмнэ. Дахиад одоо 5,000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээлэл гэж үзэл явна ч гэдэм үү. Юмыг тэнд нь өөрчлөл явахад бол нэг юм орчин бүрдсэн бол амархан шүү дээ. Тэгэхээр бол юундаа яарах вэ те. Тийм л. За тэгвэл болцсон те. Манай цаг дууссан байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үг хэлэх хэрэгчлөө гэдэг бол хүний үндсэн эрх. Тэрийг хүн болгон ойлгоосоо. Тэгээд энэ хуулийг бол бүгдээр батлах уу? Би бол тэгж бодож байна. Богоо явцсан. Гэхдээ энэ эд чи одоо ингээл хүчиндээ л баталдаг болцсон. Зүгээр би бол ингэж бодож байна. Энэ хууль баталсан ч заавал манайхаа нэг юм байгаа шүү. Энэ үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн нэг гоё чанар байгаа. Хуультайч, хуйлгүйч, шоронд орж байгаа ч болтгоо үзэл бодлоо илэрхийлдэг. Пүүжээ санаж байгаа тий. Ковидын үеэр бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг хасцсан байсан ч гэсэн хүмүүс гараад эрхчлөөг эдэлж ийсэн. Тэгэл тэр хүмүүст магадгүй тэгж үзүүлээд та нар бол лалар шүү гэдгийг бас харуулах байх. Тэгээд би бол нэг юмд итгэж байна.
сэтгүүлчид маань хүчтэй байх. Зогсоод та нар чадна. Сэтгүүлчид бол амар хүчтэй шүү. Өөрсдөө сая би нүүб дээр саяхан те хоёулаа таарсан шүү дээ. Би хэлсэн те. Тэгсэн чинь нэг хүн надад хэлсэн бохгүй. Шантаачны сэтгүүл зүгээс одоо төлбөртэй сэтгүүл рүү шилжчихсэн гэдэг чинь. Тэ? Одоо бол нөгөө ганцхан телевизээр ингээ пропаганда явуулдаг ш. Зүгээр худалдаад авдаг болсон. Зүгээр худалдаж аваад пропагандаг явуулдаг болсон. Тэгэхээр магадгүй таны хоолтой холбоотой байсан ч гэсэн та зүгээр нэг ганцхан удаа нэгхэн л удаа зүгээр маргаашаа харж үзээч гэж бүх сэтгүүлчтэй уриалмаар байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг бол бас айгүй гоё юник. Ерөөсөө ярьж байгаагүй сэдвийг айгүй гоё ярьлаа гэж бодлоо. Салбараа хорлохгүй явж байгаа сэтгүүлч нэгч байхгүй шүү дээ. Байхгүй харин. Бүрээ чи яагаад итгэхгүй байгаа. Үгүй. Гэтэ дээр нь хараа ихэн зөрчигдсэн хүн бол ихэнх төлөө дугаарч тэмцэж чаддгүй байхгүй да. Улаанбаатарт байгаа хүний төлөө Улаанбаатараас дугаарч бас шүгэл үлдэгчтэй. Чи тэрнийг бас хаачаад ихчлээ ярьж байхгүй ясахгүй нь. Гэтэ манай ерөнхийлөгчтэй дид ер нь тэгчээ байж тээ манайхаа. Тэгсэн чинь айгу мод ерөнхийлөгч. Амрагийн зорилго хизээч аргаа зөвдөгдгүү шүү манайхаа. Батлагдах байх гэдэг хаалт таалагдахгүй байгаа учраас би хаалт хийчихье гэдэг. Тэгэхээр ерөөсөө энийг одоо яг энэ хүссэн хуулиа та нар энэ салбарынхан батлуулж чадах учраас судалгаа нотлогоотой дараа нь хэрэгжүүлээд явхад хинч субъектив байдлаар хэрэгжүүлэхгүй одоо ингээд шүүхтэр буруу тайлбарлагдахгүй хүсээд байгаа тэр эрх зүйн байдлыг баталгаажуулсан хуулиа батлуулж чадах тэр хуулийг тийм шаардлага тавихад хууль тогтоомжийн хууль чинь биднэрт туслах учраас та нарын нөлөөлөлтөө итгээд хууль номынхын дагуу байгаа судалгаагаа бүгд би яагаад тэгж хэлсэн гэж нараа хүн биш дээ тий. Яг арьсан дээр мэдэрчиж ойлгодог байхгүй. Түүний арьсан дээр мэдрэх хүртэл хүн ойлгохгүй. Яг цусаараа, нулимсаараа шоронд орж иж, торгуулд орж иж ойлгоно. Яг тэгж ойлгосон цагт жинхэнэ сэтгүүлч хүн сэтгүүлч болно. Би бол тэгж л бодож байна. За баярлалаа.